За сайн уу? Яа гойч нэртэй гойч охин ороод ирвдээ. Тэ. Баярлалаа. Бас гоё оролцуулж аваад. Би нөгөө нэг уянгааг нөгөө Facebook-ээс харсан байхгүй юу? Гэтэ нөгөө нэг өөрийнх нь юунаас ш хүмүүсийн юунаас одоо постлоо шеэрлээд исэн. Тэгсэн чинь Miss International гэхгүй юу? Тэгэхээр би анх вау, Монголоос Miss International төрлөө гэдэг. Miss International те. Miss International Монголоос төрлөө гэд ингээ пост ороод ирсэн. Тэгээ би бүр хүү ямар ингээ харсан чи амар хөөрхөн. Би тэр вау, ямар хөөрхөн охин бэ? Хүү ямар гоё юм бэ? Монголоос Miss International төрсөн биз дээ гэд. Тэгжсэн чи гинт доор нь амар ингээ ууралцсан реакшн энэ ингээ яваад харна. Би гайхгүй юу? Хүүшээ яагаад манайхан нөгөө те битэрийн бичлэг шиг үү? Тий, нөгөө миний бид хоёрын нөгөө подкастын дор намайг тэнэг авгаа гэж бичсэн байдаг шиг гэдэг юу. Тэгээд тэгсэн чинь яга энэ хөөрхөн охин ингэж байгаа юм бол би гайхгүй юу? Яа баярлахгүй юм бол гэд тэгсэн чинь харин манай уянга нөгөө нэг одоо трансгендер охин байсан бэ. Тэгээ би ойлгохгүй. Тэрнээс би бүр ерөөсөө ойлгоогүй. Тэрийг харж яж ойлгосон. Гэхдээ надад тэр нь бол сонирн биш. Надад уурлах юм уу, инех юм шалтгаан гараагүй. Надад тэр Монгол эмэгтэй Miss International болоод ийм гоё үзлэн гоогоо дэлхийд таних чадсанд би бүр баярлсан. Баяр хүргэе. Баярлалаа. Баяр хүргэе. Хизээ оролцсон. Тэмцээнд 2020 онд оролцсон. Тэгээд 20 онд Тайланд бас нөгөө орон орны Miss International гэдэг трансгендер эмэгтэй хүмүүсийн донд явагддаг тэмцээнд оролцсон. Тэр чинь бүр яг трансгендер. Тийм. Тэгээд оролцоод яаштай үнэтэй хавцаар нэг номинацс нэгдүгээр байранд ороод бүр харин тэгсэн байсан. Амар гой хатны хувцастай. Нүд чи уулаацсан биш зүгээр үү? Нүдний даралтай болохоор. Тийм үү? Төрөлхийн үү? Тий. Зөө. Сайн бас өөрөө бодолж ярьсан болохоор бас тэгээд удаан ингээд байхаасаачдаг шүү дээ. Тийм байна. Гэхдээ маш үзлээ. Баярлалаа. Том нүдтэй болохоор нөгөө агаар амар сайн харагтаад байгаа байхгүй юу? Тэгээд агаар нүдийг маш их цогсон байна. Тэгвэл бүр 20 оных юм бэ те. Тий. 50 нас нэмсэн. 50 нас нэмсэн байж. 20 онд оролцоод ирсэн. Тэгээд ирээл тэгэл одоо нөгөө ажил амьдралаа ингээл бас хүмүүсийн хийдэг бүхэл юм хийвэн явагдаад гэж байна. Одоо хэдэн настай уучлаарай болох уу асууж. Насаа юу? Энэ Япон болох шүү асууж байгаа. Монголчууд бид асуудаггүй. Манай Тамака сан чи Япон болохоор шууд асуув. Та хариулахгүй ч хийж болно гэж асууж байгаа. Бүх асуултанд хариулахгүй байж болно. Тэгтээ би албал нэг 26 7-таа л гэж бодчихэв. Ойрхон байна уу? Халуун байна уу? Хөдөн байна аа? Айхан жоо тиймэрхүү дөө. Яг гоё ийм гоё залуу гоё охин байгаа аахгүй юу? Тэ. Миний краштай чадсуу шахав. Манай Томоко 26-тай хүн крашлдаг. 28 та. Тийм үү? 2 нас нэмэгдсэн юм уу? Юу? 2 жил крашлж байгаа юм тэгэхээр надад 26 гэж хэлжсэн санагдаад байгаа юм. Би нэг анхан шатны юм асууж болох уу? Тийм. Одоо нөгөө хүүсийн байдал те трансгендер гэж байгаа. За лесби гэдэг нь ойлгох чинь, гей гэдэг нь ойлгох чинь тэгээ бас зөндөө юм байдэн шүү дээ. Тэрний одоо ямар байх юм бол трансгендер ямар байх юм бол LGBT гэж байгаа байхгүй. LGBT гэдэг нь одоо ихэд хүмүүс нэлээд ойлголттой байдаг болсон байлээ. Гэхдээ нөгөө лесбиан гэдэг чинь нөгөө эмэгтэй хүнээс сонирхно. Гей болохоор нөгөө юм эрэгтэй хүнээс сонирхдаг. Гэхдээ нөгөө хизээш нөгөө гей хүн трансгендер хүнээс сонирхгүй. Тийм үү. Тийм. Трансгендер хүн гей хүнээс сонирхдаг. Бас. Тэгээ трансгендер хүн ямар хүн татагдаад байдаг гэхээр одоо нөгөө юм энгийн буюу стрейт эрэгтэй хүн. Бас сони юм тий. Нөгөө гей хүмүүс ч юм болохоор одоо юу гэдэг нөгөө юм шилжилтэнд орё, хүсэл шилжилтэнд орё. Ямар ч тийм байхгүй зураг эрэгтэйгээрээ байх аюу дуртай. Тийм шүү дээ нэрээ. Гейүүд чинь хоёулаа л яг эрэгтэй хүнээрээ л явж идэг шүү дээ нэрээ. Нэг нь ингэж ус мүстэй ингэж явдаггүй шүү дээ. Ус мүстэй гэнэ. Яна гэхдээ ямар гоё өстэй юм бэ? Йоо бүр үсэндээ санаж гоё байна. Окей би ч одоо ядаж өнөдөр өсч ордог байж гээд байхгүй юу? дахиад сайн асуултыг жоохон явуулж болох уу? За.
трансгендер гэдэг нь заавал нөгөө эрэгтнийг одоо нөгөө янзлах гэх юм уу хас тий. Жиж трансгендер болт юм уу? Тийм юм байхгүй. Хүүсийн шилжилтэнд орон гэдэг чинь трансгендер хүнийг хэлдэг л дээ. Хүүс шилжилтэнд орон гэдэг чинь нөгөө одоо наацх асуудал нөгөө мэдээж нөгөө дааврын эмчилгээ тэгээд нөгөө бүхэлдэн ингээд тий одоо бүрхэнэт surgery одоо янз янзын хагалгаанд орж иж трансгендер. Тэгэхээр бүх юмаа өөрчлөн гэсэн үг шүү дээ. Яг л нөгөө эмэгтэй шууд автоматар болно гэсэн үг юм шүү дээ. Тэгвэл эмэгтэй хүн эрэгтэй болох уу? Болно. Тэрийг бас трансгендер. Тийм. Яг л хүүсэл солихыг л хэлж байгаа юм. Тэгэхээр хүүсэл солих гэхээр бүх юмаа л зориулж яг өөрчлөх юм шүү дээ. Тэгэхээр доодох чи эргэтэн сонирхоод байна шүү дээ. Эргэтэн их сонирхоод байна. Тэр тухайг асуусан. Тийм, яг саяны асуулт чинь тэр шүү дээ. Тэрийгээ үрд солих юм шүү дээ. Тэгэхээр нэгсэн доо. Ягаад нөгөө нэг гамбууш гэд ихч гэх үү ах гэх үү одоо тэгэхээр та нар юу н тэгж хэлэх үү ихч гэх үү охин гэж ярьдагтай л адилхан шүү. Тэгэхээр чи гамбуушийг ихчл гэж ярих юм шүү. Тэр ихч чинь бас солиулсан гэсэн шүү дээ. Тий. Тэгэхээр тэр хүн трансгендер. Тэр үед манин гэж ярьдаг гэсэн шүү. Тэр чинь өөр юм шүү. Ойлголт нь муутай байдагаас аахгүй юу. Одоо нөгөө ямар ч эрэгтэй хөлтөг хүртэл лесби гэж хэлдэгээс. Тэгээд нөгөө тухайд бол нөгөө ямар ч мэдлэг мэдээлэл айгу тотмоо гэсэн болохоор тэгэл нэг хамаа замраагаа дуудах юм ба тий. Зүг. Одоо л нэг юм өөр гэсэн нэг юм татгалтай болчихлоо шээ тий. Трансгендер эмэгтэй, трансгендер эрэгтэй, лесбиан, гей нэг цочирдохоор биш болцсон тий. Юу нь бол тэгээд одоо дэлхийн бүхэл орон улс орон даяар л ихэд л нэг бэлгийн цүнх болно юм трансгендер хүмүүс л ихэд байгаа. Тэгээ трансгендер гэхгүй гейнч вэ, лесбианч вэ. Бүгд л агшин тогтнож ямар хүчээр ингээд нөгөө ингээд ямар ч нэг юм сонирхлоор ч юм тгийггүй. Цаанаасаа нэг бие махбод нь би физиологи нь тэгээд байгаа болохоор ямар ч тэр нэг юм бүр яг цаанаасаа тэхүү. Тий. Тэрнээс өөрснөө одоо явдлын дунд гэдэг юм нэг олдмол гэж байхгүй юу? Байхгүй. Харин би бас яг нэг хүний ярианаас сонсч ирсэн. Тэгсэн чинь эн чинь бүр би бүр багасаа л хоёр цэцэрлэгт байхасаа л гэд бүр тэгээд байгаа байхгүй. Тэрнээс олдмол дундуур нь гинт би ингээл амар эмхтэй болмоор юм гэдэг юм тэгтгүү гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг цаанаасаа тэгэхээр энэ хүмүүсийг буруутгах аргагүй яг цаанаасаа тэр бие физиологи нь өөрөө тэгээ шаардаад явж байгаа юм чинь эднэрийг буруутгах хэрэггүй гэдэг бас нэг тийм хүний яриа би сонсч байсан байхгүй. Та жоохон бахта юугаар тоглолдог байсан, юу сонирхдаг байсан, юу өксөж мөрөддөг байсан. Яг бидний хувьд л тэд нар чинь яг бүгдээрээ байгаа. Яг нөгөө жоохон бахтаасаа хүртэл яг тийм байсан. Тэгэхээр нөгөө юм өөр юм одоо нөгөө юм эрэгтэй хүүхдийн нөгөө тоглоом одоо нөгөө бууж чадаараа ерөөсө тоглож үзэж байгаагүй юм сонирхчихгүй. Тийм. Тэгдэг гинэ аюу сонир. Бүр ингээд ухаан орхоос л харин тий. Ерөөсөө л ингээд охин хүүхэд хөрхөн харагдаал ч юм уу тий. Эрэгтэй хүүхэд хөрхөн харагдаад одоо нөгөө өөр хийж хүснээ. Тэгэл яг тэр дуу хуур тэр хувц хонорыг өмсөхийг хүсээд ч юм уу итгэдэг гэж. Цэцэрлэг Улаанбаатарт явсан. Тэгэхэд би яагаад эрэгтэй хүүхэдгээ дуудуулаад байгаа юм болоо гэж бүр гайхдаг байсан тий. Жохон бага юм сайн санддаг юм аа. Тэгтээ ихэд яарч амар нөгөө юм жоохон хасаал нэг юм битүү хөтөг барби марбар тоглолтдог байсан гэдэг сайн мэддэг. Тэгээ баг багт чинь ээж ав чинь яаж анзаарсан болов ерөөсө төсөөлөгдөг болов сүүлд мэдсэн үү? Сүүлд шилжилтийн насан дээр өөрөө ирэхэд 100% илэрхийлсэн. Тэгээс нөө жоохон байхад бол нэг юм тэрийг ч юм бол анзаарахгүйсэн. Анзаарахгүй ч хашаа зүгээр нэг одоо нэг ойлголт байхгүй болов. Гэхдээ нөгөө яг нөгөө хүмүүсийн нэг юм өхөөрддөг ч юм уу тийм нэг юм охин шиг шүү. Айгуу охинлог энэ ч стандарт дандаа л нэг юм охтод ямар тоглолдог шүү. Охин шиг юм стилтэй шүү. Цаанаасаа л нэрээ. Тэгэл угаасаа шилжилтийн насан дээр өөрийгөө ч хүртэл илэрхийлэл гэр бүлийнхандаа илэрхийлж байлаа. Тэгвэл бас хөөрхөн бас өөрөө илэрхийлсэн. Тэр үед яваад идэг хүмүүс бас зөндөө зориг хэрэгтэйсэн бах тий. Бас эсвэл одоо нөгөө тэр нөгөө нөхцөл байсан бах гэж бодод юм л та. Монголчин тэр тал дээр бол ерөн жаахан юу штэ нөгөө хаагдмал тий хүлээж авах цар хүрээ багтай. Тий. За
Нэрээ өнөөдөр бүр уянгаар руу бүр ам руу н орлоо. Өнөөдөр нэрээ манай энэ дугаарыг Crisp Factory гэдэг ийм дахианы шарсан дахиа гэдэг чинь. Одоо бид нар Солонгос центрт явж байгаа ийм шарсан дахиа идэх энэ драйв дуртай байдаг шүү дээ. Одоо манай залуучууд ч дуртай болж. Тийм газар манайтай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр Crisp Factory-ийн хамт олон маань ийм олон төрлийн дахиагаараа дайлгаж байгаа уянгааг юм аа. Тэгээд өнөөдөр уянгаага Crisp Factory амтар дахиагаар дайсан хинтчтэй илэрээ. Уянгааг 9 хинтчтэй илэрээ гэдэг. Энэ дахиа яг энэ Crisp Factory-гийнхан болохоор яг Оросын элчингийн баруун талд байрладаг. Тэгээд ийм логотой юм байж байгаа. Тэгээд маш амттай юм лээ. Би өмнө нь бас ирж идээд тэгээд маш таалагдсан. Тийм 4 төрлийн дахиагаараа дайлж байна. За баярлаа. Тэгээд уянгаа санаа зовлтгүй бид нэр жоохон шүүмжлүүлтээ. Гэхдээ идчих байхдаа яриад гээл ингэж ингээд. Гэтэ одоо манай нэвтрүүлгийн бас нэг онцлог нь ингээд хоол идэнгээ бид нар ер нь нэг юм амар officially тийм нэвтрүүлэг шиг биш. Гоё ингээд найзууд ингээд нэг ширээний ард юм яриа сууж байхдаа юм идчих байхдаа ингээд зөндөө гоё юм ярьдаг штэ. Яг team style болохоор идэнгээ ярина шүү. Тадакимас. Хоёр одоо Япон найзтайгаа би хөтэлдэг болохоор юм тадакимас хэлдэг японоор. Цахаалаар. Өвдөл хэнэ гаднаас ашиглаад тэнтэй японоор мэддэг үү? Тийм. Одоо ихэлтэй. Япон хэлтэй юу? Гоо жоохон сурж исэн. Тэгээд бүтэн сурж болдог гэсгүйгээ. За уянгаа минь ямар мэрэгчлээ? Бүжигч. Вау. Тэгээ ийм уян юм байгаа юм байна. Соёл урлагийн сургуулийн харьяа сургууль Бадмараг ахлах сургуулиуд дүүргэсэн. Бүжигчний чиглэлээр төгслөө. Одоо мэрэгчлэр ажилладаг уу? Гоо одоохондоо мэрэгчлэрээ ажиллаагүй байгаа. Гэтэ одоо мэрэгчлэрээ биш өөр юм руу жоохон ингэж сонирхож байна. Сонирхоод байгаа. Аа. Нууц шиг. Нэг бол хувцас дизайнер болдог ч юм болоо. Нэг бол нэг юм хуулийн талаас малаас ч юм. Бас гоё тий. Угаасаа бүжигчин чинь бас нөгөө нэг насны хязгаартай мэрэгжил шүү дээ тий. Тэгэхээр бас дараагийнхыгаа бодож л ах хэрэгтэй. Гэтэ чи гоё залуу байна уу? За дахиад амтлаарэ. Идчих хооронд чи ярина. Байцаанаа гэж болно шүү дээ. Би ингээд нэг юм бас анзаарлаа. Би нөгөө сошиалар ч гэсэн телевизээр тэгэл ер нь амьдралдаа ч гэсэн би юм уянгаа шиг юм хүмүүстэй таарч исэн. Гэхдээ нэг юм нь уянгааг би бүр амар гайхсан нь маш гоё уянгалаг хоолойтой. Яг октод шиг. Нэг юм нөгөө нэг хоол нь яг үлдчихэд байгаа харагдсан. Ер нь жоохон иршүүд хоолойтой дууд байгаад исэн. Миний таарсан хүмүүс үү? Тийм. Ороод ирмээ да. Тэгсэн чинь уянгагийн хоолойн гоё охин шиг бүр юм амар гоё хоолойтой байгаа. Би бүр түр уцаар ярихад түр вау гэж бодсон. Харин ч бүр хоолн бүдүүртэй санагдав. Тийм үү? Бүр угийн юм байсан уу? Тэрнээс бас тусаа дасгалч юм уу? Янз бүрийн юм өөрчлөлт хийх юм гэж байхгүй юу? Үгүй. Янз бүрийн тийм дасгал гамма уншиж байгаа. Тэгээ багасаа бүр амар багасаа бүр жоохон юм охин шиг болоод байсан. Үгүй харин бүр яг манай ангийнхан хүртэл бүр яг эмхтэй хөтөл гэж болдог гэсэн. Яг ийм охин шиг хоолой байсан. Бүр илүү нарийн. тийм байна харин. Стах юм байна хоолой. Энэ хараа эднийх юм хүтэн cold noodle гэдэг шүү дээ. Хүтэн гомоо. Хүтэн гомоо ингээд. Угаасаа зүтгэх юм. Тэгээ юм дагбуги. Тэгээд энэ надад маш таалагдсан. Mustard honey та chicken юм билээ. Энэ болохоор энгийн crispy chicken. Тэгэнгүүтлээ энэ болохоор нэг sweet spicy. Тэгээд жоохон халуун байгаа. Гэтэ бүр айхтар биш айгүй айтайхан. Тэр нь болохоор garlic. За. Дубоги. Шүтээ дахиад жавсан. Тийштэй хаяа нэг юм бид нар нэг юм дахиа бургерч гэдэг юм нэг фаст фуд идэхээр гоё идэх тийм дандаа биш. Гэтэ хаяа. Харин багч юм шингэд сайтай хурдан тий. Одоо чи чинь маш гоё ингээ гоолог би жингээ мэдээж барихын тулд дахианы мах төлхөө байдаг л тий. Чи юу жингээ барьдаг уу? Дайет барьдаг барилгаа хав бүхэл юм барин гэдэг шиг. Барин тэгтээ бол дахиад хайдаа тийм хүн болгоно нэг гоё идмэр бай байсан үе дээрээ идчих бас гоё дээ шүү дээ. Тий. Би баян гэж махаал баян. Тэгээ одоо жоохон тунна юу?
Би 12 сарын 1 хүртэл найзуудтайгаа 12 сар бацаа байлцсан. тавьсан байгаа. Тэгтээ ингээд ийм хийдэг хүн хэцүүлээ ингээд. Дандаа өнгөрсөн жил бас те. Яг шинэ жилийн үртэл уран гэдэг яваад байсан шүү дээ. Тэгээд эмэгтэй ер нь турн гэж явсараагаа л амьдрал дуусах юм шиг тий. Тийм үү. Оюунгаас тийм тэгтээ чамд тийм зовлон байхгүй юм шүү. Бага. Харгалдаг уу? Таргална. Тийм. Таргалдаг. Гэтэ нөгөө амар жоохон нөгөө мас нэмэх гэдэг юм уу хурдан төрчихдөг байхгүй. Ямар гоё. Залуу болохоор одоо 40 гараад ирэнгүүт чадахгүй те. 40 гарсан хойно асууя. Айгүй хэцүү болдог. Айгүй хэцүү болдог те. Турхай. Айгүй зүгт гэлээ. Залуудаа 10 кг-аас дороод ордог байсан чи. Юу хүн байсан тий. Амарс шүү. За оюунгаа идэх. Ямар төрөлтөнд дуртай бүх төрлөөс нь амсаад үзээрэй. Уруулаа улаанаар хэлсэн. Санаа гоё ингээ ап гамруугаа игээд. Тайландын тэмцээнд орсон гэсэн. Тайланд руу зөндөө явж исэн үү? Явж байх уу? Тийм. Ундагч ингээ наадахаас нэг юм хаглаандаас. Тайланд дуртай. Дуртай шүү дээ. Гоё жоохон өрмөц. Айгуу тий. Та нараас идчихсэн үстэй. Би дуртай бас. Дуртай. Жоо шул мөлн амир санд дээ. Уутан тэгээд байсан байна. Тийм. Одоо надаас юм асуужаа. Уянга юм идэг. Би сая жаа юм идсэн болохоор би яри хаа. Тийм. Манай оноо одоо хятад руу аялах гэдэг. Тий. Манай охин оюутан болж байгаа. Тэгээд Шанхай руу бит хоёр охиноо би хүргэж өгөх гээд. Гэхдээ замдаа би Солонгосоор дайрна. Тийм. Манай охины хүсэлт нь нөгөө ээжтэйгээ ингээд тусдаа нэг юм гоё хэсэг хугацааг өнгөрөөмөрөө гэсэн. Хоёулах нь аяа. Тий, хоёулаа. Тийм. Манай том охин чинь тэр хүсэл нь бас юу байсан? Япон байсан. Тэгээ би Япон авч явж 7 хоног охинтойгоо Японд хоёулах цагийг өнгөрөөжсөн. Тэгээ одоо манай энэ хоёр охины хүсэл нь болохоор ээжтэйгээ Солонгост гинэ. Ваа, хөөрхөн тийм. Тэгээ бид хоёр замдаа 5 хоног Солонгост өнгөрөөчөөд тэгээд цаашаа Шанхай яваад тэнд нь тэгээд одоо амьдралын замд нь оруулна да. Уянга ээжтэйгээ одоо ямар харилцаатай одоо Маш ойр татна. болж гоё. Тэгээ одоо ээж гэхээс илүү бүр амар сайн найзууд ч санагдаад. Ямар гоё. Одоо баг стимуляшн баг нөгөө альтгийн юм ч байна. Юм ч байна. Баг тэрийгээ зүгтээ шинийгээ Юу, ямар хөрхий. Тийм. Тэгвэл тэгтээ одоо тэр анх өсвөр насныхаа үед хэлсэн гэсэн шүү дээ. Тэгт нь яаж хэлж байсан? Өсвөр наснда хэлэхдээ тэгээ хамгийн түрүү нөгөө ээж мэдтэй хэлээгүй. Шууд нөгөө ээж хаа ихтэй хэлсэн байхгүй юу? Ээж хэлсэн юм. Манайх нөгөө Америкт маш олон жил амьдарсан болохоор нөгөө бас юм ойлгох чадвартай нь тэгээ өөрөө бас нөгөө сэргэлэн биш үү? энэ хүн болохоор аюултай болоо гэж одоо хэлжсэн. Тэгээ игч дамжуулна шүү дээ. Зүгээр бас зөв ухаантай байна. Тэгээ игч нь юу гэсэн? Тэгэл ихдээ айл болох нааштай гарна хүлээж авч байсан. Тэгээд тийм юм тэгэхгүй гэсэн нэг амар бол тэгж юм хориг саад өгөөгүй. Тэгээд нөгөө тэр хүмүүс хоорондоо гэр бүлэрээ ч юм уу ах дүүсээрээ бас нэг юм ярилцах боломж болцоо ч юм уу те. Тэгэл ингээд ажиллаадсэн чинь багасаа л нэрээ энэ хүн чинь юм л хэлсэн юм. Нэрээ тийм биш гэд одоо л ойлголоо гэ те. Учир зөвхөн амар нэг юм юу гэх сэлэн мэлмэр тоглож байгаа нэг амар ихтэй хөтгөө явжсэн гинт амар. Тэгээд бас амар гайхшаахын дорно штэ. Тэгээд тэр хүмүүст ээж авчиж хэлсэн байх нь зөв. Тэгэхээр нь за яасан гэдэг байхгүй юу? Тэгэл илүү ярилцах хүн болсон. Тэгэл намайг өөрөөр амьдрах итгэл юм илүү хориглоогүй. Тэр чинь nice тий. Ашиггүй тий. Тийм болохоор чи бүр ингээд айгүй ихтгэлтэй болж тий. Гол нь ойр дотны хүмүүсээс л хүн хамгийн их санаа зовж айдастай ч гэдэг юм уу нэг яана гэдэг юутай хахад тэр хүмүүс ойлгочиход бусад юм бол асуудалгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий хамгийн гол нь бусад дуулаа сонирм биш шүү дээ. Тэгэхээр тэр гэр бүлд нь хүлээж авдаг маш гоё.
Ста гэр бүлийнхэнд нь баярлалаа. Гэтэ 92 онд бас нөгөө одоо гэр бүлийнхэнтэйгээ ерөөсөө ойлгоцгүй хүмүүс бас зөндөө байгаа гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм бэ. Тийм хүмүүс нь одоо яаж одоо яа тийм бол одоо бас нөгөө сэтгэл зүйн дэмжлэг энэ төр авдаг тийм одоо мэрэгжлийн эмчч гэдэг юм уу тийм хүмүүс байд юм болов бас нөгөө Тэр тухай уян. Тэр талаараа нөгөө юу штэ. Манайх чинь нөгөө манай Монголд айгу тутмаг гэдэг. Таиландд бол нөгөө юм дааврын эмчилгээний газар одоо тэд чинь нөгөө багасаа л нөгөө юм гарч гуул дааврын хаймаг байгаа одоо тохиромжтой. Тэгээд нэршлийн хүртэл эмч байдаг. Манай Монголд бол тэр талаараа айгу тутмаг маш тийм байхгүй. Одоогоор бол нөгөө LGBT хүмүүсийн байгууллага байгаа болохоос яг юм тогтсон бол эмч мэмч байна гэж яг сэтгэл зүйч бол өндөр байдаг. Сэтгэл зүйч бол Японы талаараа нэг юм асаа. Японд нөгөө юм одоо нөгөө LGBT хүмүүс, трансгендер хүмүүс харилцаа хандлага нэг юм манай Японд биш тий одоо нөгөө шинэлэг биш байгаа байхгүй одоо хэдэн мянган жилийн өмнөөс ингэж байж л байсан. Чочирдгаа болцсон. Тийм. Тэгээд дээрээс одоо ялангуяа самурагийн үед чинь жинхэнэ хайр гэдэг юм их биш тий. Хайр дурлал гэдэг юм нь хоёр эрэгтэй хүний хооронд байдгаас хоёр эмэгтэй эрэгтэйгийн хооронд хайр гэж байхгүй гэж үздэг байсан. Эмэгтэй эрэгтэй хоёрын хооронд. Тийм самурагийн усандаа бүр бижиндээ бид одоо нөгөө номон дээр ч тийм байд. Тийм болохоор одоо нөгөө бүр түүхэн бүр хэдэн мянга ч хийж хэлэхгүй байх. Гэтэ хэдэн зуун жилийн түүхэн дээр бол ингээд айгүй энгийн байдаг л үзэгдэл. Тэгэнгүүтээ намайг төрөхөд ч гэсэн одоо нөгөө одоо юу гэдэг юм бэ? Японоор ч окама гэдэг нь штэ мэдхүү. Одоо нөгөө эмэгтэй хүний хувцсыг өмсөө тий нүрээ будаад гэхдээ нөгөө трансгендер одоо нөгөө юу хийх нөгөө засвар хийгээгүй хүмүүс байдаг. Тэгээд тэдний ажилуулдаг баар эйгөө юу байхгүй хэрэгцээ тий хүнд хэрэгтэй вэ гэхээр эрэгтэй ч эмэгтэй ч олчдаг. Тэгээ нөгөө зовлон жаргалаа хуваахад нөгөө тэр окама хүмүүс ч амар ингэж гой хүлээж авдаг байхгүй юу? Хин нэг за яг зөв. Наадхан дээр чинь ингэж одоо нөгөө одоо онцлогоод ярих юм бол тэр хүмүүсийг бол нөгөө юм drag queen гэдэг байхгүй юу? Drag queen гэдэг шүү. Трансгендер хүн бол биш. Тийш. Тэсний нөгөө эмэгтэй хувц өмсөөл нөгөө янз янзын үзүүлбэр үзүүлээл нөгөө шоу үзүүлбэр алиалагч ороод тий. Транс бас мэдээж байгаа тэр доктор байгаа. Гэтэ нөгөө юм тэгж нөгөө юм одоо юу гэх тайзнаа гарахтаа ч юм уу зүгээр мейкап хувцсгоноор нь л эмэгтэй болдог болохоос амьдрал дээр яхаар эрэгтэйгэр байж тийм нийгэмжид амьдарч байгаа амьдрал нь бол эрэгтэйгэр амьдардаг. Тэгж чинь нөгөө буцаа гарахтаа бол эрэгтэйгэр. Тийм байлээ. Монголд байгаад исэн нэрээ би сайн нөө Playtime үзэхэд нэг юм асар татар яг тийм drag show гэлөө юу гэлээ. Тэгсэн чи яг тийм хүмүүс гараад ирсэн ах. Яг ингээд том ирчүүд тэгээд эрэгтэй хүний будгаар чи нэг юм мэдэгддэг штэ нэг юм баган баяс эрэгтэй хүн зүгээр ингээд бод. Яг тийм хүмүүс байсан аахгүй. Тэгэхээр тэд нар чи нэрээ амьдрал дээр яг эрэгтэй хүн ширээ л амьддаг тий. Эмэгтэй хүн шиг амьддаг хүмүүс бас байдаг. Тэд чинь нөгөө ихтэй хамаг гол нь ямар зүрийн хідэрч нөгөө юм хаглаа малган орохыг хүсдэггүй тий. Юу н эмэгтэй төрхтөө болох гэж хүсдэггүй юм биш үү тий. Тэгээд бас нөгөө тийм хүмүүсийг одоо тайлбарлаад байна шүү дээ жишээ. Одоо нөгөө гоо сайхны бараа зардаг дэлгүүр дээр очих одоо ихийнх транс байдаг байхгүй юу? Тий. Тий. Одоо жишээ эмэгтэй хүн хоороо эмэгтэй худалдагч чинь таны хайр чинь айгу муухай байна ч гэдэм үү тий. Энд чи одоо нөгөө өөгийн шовтон ярихаар эмэгтэй хүнээс тийм одоо нөгөө өөрийнхөө өөг нь сонсох айгу дургүй юм байна. Тэгэнгүүтээ энэ нөгөө lady boy нөгөө транс boy одоо нөгөө охтууд байгаа байхгүй юу? Тэдрээс бол айгу шууд одоо нөгөө тий
хаамбал хүлээн авдаг гэж байгаа байхгүй. Яагаад тэгдэм бол? Гэмэлдэг хүний юу юм шүү. Аха. Гүү зүгээр нөгөө яагаад гэж байгаа гэхээр нөгөө тэр хүмүүс болохоор ажлын байр гаргаж өгч байгаа байхгүй юу. Тэгээс манай Монголд нөгөө трансгендер хүнд ямар ч юм ажлын байр байхгүй. Айгу бас хэцүү ш тэр талаараа дутмаг байдаг. Тэгээд нийгэмшиж амьдрахад бас жоохон айгу дутмаг яг өндөө өөрсдийнхээ бор зүрхээр гэдэг шиг нөгөө өөрсдөө юугаар л явж байгаа. Тэгээд гараад одоо ажилд орё ч юм уу янз янз талент бол таны дүнс хэлдэг шиг одоо худалдагч нь хүртэл трансгендер байх төдөө тий. Тэгээд манай Монголд бол тийм байх боломж байхгүй гэдэг чинь нөгөө авдггүй. Тэргээр айгу юм юу айгу юм айгу хэцүү нийгэмшиг амьдрахад ч хэцүү. Тэр хүн яаж амьдрах юм мөнгө хэрэгтэй ш бас хүн л юм чинь тий. Тэгэхээр бас жоохон хэцүү. Яг хуу манад бас ингээд нөө хүлээж авах чадамж жоохон бас харцангууд дээшлээд байгаа. Гэхдээ л бас л бүр нэг барууныхны юу шиг ингээд арай болоогүй байна тий. Чамд чинь одоо тиймэрхүү хэцүү дайралтч гэдэг юм уу? Ер нь сэтгэлээр заримдаа унах юм тохиолдох болох та. Тийм тохиолдсон. Тэгэл гэтээ аюух одоо нөгөө юм манай монголч ч нөгөө юм одоо айл болох юм LGBT хүмүүсийн нөгөө юм хэдэж нөгөө юм сайн яриа байхгүй дандаа л бүгдийн доош дандаа л бүгдээрээ л нэг юм хүмүүс гээд ойлголттой байдаг болохоор одоо нөгөө янз бүрийн хүмүүс ч нөгөө юм хүн амтны ингээд зураг хүргийг тараахтаа ингээд одоо өөрсдийнхээ нэг юм хүснээр ингээд бичиж ингээд доошоо ингээд харлуулдаг. Гэтэ яг үндэ өөрсдийнхээ нэг хийж байгаа үйлдэл нь бас тийм амар юм хийсэн болоод тэд нар нөгөө өөрсдөө их хандлт авах гэж юм уу тий. Тийм яг үнэ. Японд хоо жишээ саяны нөгөө юу шүү дээ. Тэ нөгөө ийм нөгөө тий панелист 4-5 панелист заавал нэг трансгендер юм уу лесби хоор юм аа. Гэтэ нөгөө транс юм уу юу нөт гей сууцлага заавал байсан. Яагаад гэвэл тэдний нөгөө юмыг харах өнцөгтэй ялангуяа ингээ эрэгтэй эмэгтэйгийн одоо нөгөө хайр дурлалыг нэг шоолох зай барьж жаахан шоолох мэдрэмж бол маш өндөр байдаг. Тэгээ тэрийг ч одоо түгээхээр ч үзэж байгаа хүмүүст бас одоо сонирхолтой байгаад. Тэгтээ энгийн хүмүүсээс шал өөр юм бод. Гэтэ тэр талаасаа илүү нөгөө амар нөгөө одоо нөгөө юм энгийн хүний харах өнцг нь ондоо трансгендер хүмүүс ч юм уу тийм одоо юм клиник хүмүүсийн харах өнцг нь хүртэл өөр гэдэг. Тийм. Танаас нэг юм тэр хүний хараагүй цаана харштай. Тэгэхээр нөгөө амар мэдрэмжтэй байдаг. Тийм. Тэгэхээр нөгөө одоо гадаад чинь бол нэг юм одоо нэг лаглаг одоо нэг юм урлагийн дандаа л бүжигч мөчгчд одоо энэ дизайнер янз бүрийн панелист одоо янз янзын шоуны хөтлөгч мөчгч хүртэл бүгдээрээ л янз янзын трансгендер хүмүүс байдаг. Тийм. Тэгэхээр би бол ингэ телевиз урлагийн одоо нөгөө тэр хүмүүсээр одоо би бол Японы телевиз үзэж сурсан хүн шүү дээ тий. Дутагтаад байгаа байхгүй тэр одоо нөгөө сууд. Тэгээ нөгөө тийшээ хүмүүсийг оруулах гэхээр болохгүй юмыг сурчлаа интернетээ гомдол ирдэг гинэ. Харин тэгж байгаа. Гэтэ оруулаад үзчих шал өөр болно нэрээ. Аюу сонирхолтой. Би бас ажигласнаар энэ трансгендерүүд яг урлаг гоо зүү тэгээд яг тэр фэшн талтай маш мэдрэмжтэй байгаа шиг байна тий. Ерөөсө тэр маш мэдрэмжтэй илүү яг өөрөөр ингэж хараад өөрөөр сэтгэж ч гэх юм уу. Тэр одоо яа гэм бол цаанаа юм өгөгдөл юм. Тийм. Тэр шүү дээ. Цаанаасаа бүх юм одоо чийдсэн бас фэшн сонирхдаг шүү дээ. Аха. Тэр хоёр өнцгөөс нэг харж мардаг болохоор баг яаж алах вэ? Илүү яаж алах бол нөгөө энэ хүн чинь алтлаасаа илүү юм секси байх уу ч юм уу тий яаж алахаа хүртэл мэддэг мэдрэмжтэй байдаг одоо нөгөө тий тэрэн дээрээ илүү анхаарсаар хагаад бүр юм илүү хөгжчихдээ болов уу?
мэдхгүй анхаарсаар байгаа. Тэгээ цаанаасаа л их тиймэрхүү ш. Тэгэл нөгөө юу хүмүүс чинь нөгөө юм үзэхээрээ хүний хараагүй юм харчдаг аахгүй. Ингэмээр юм байна, тэгмээр юм байна гэж. Тэгтээ нөгөө надад ингэж асуужсан хүн байхгүй бахтай тэгээ нөгөө Японы нөгөө яг ийм хүмүүсийн талаар малаар. Энэс өөр дандаалдаг юм улс төр мөр. Тэгээд би өөрөө одоо өөрөөсөө энэ сэдвээр хэд одоо ярьж исэн. Тийм үү. Тийм саяны нөгөө телевиз дээр трансгендер ч гэдэм үү одоо нөгөө одоо гомо одоо юу гэдэг вэ? Гомо гэж хэлж болохгүй гэсэн тий. Монголд бол тий нөгөө юу ижил хөстөө. Гээ хүмүүсийг аль болохоор ингэж одоо нөгөө юугаар панелистээр оруулаад гэд би санал болгочихсон байхгүй юу? Тэгээ одоо Монголд бол амар нөгөө юу атак гэрдэг гээд Монголд болоогүй байна. Тэгээ ийм байхгүй миний болоогүй гэхээсээ илүү болоогүй гэдэг аль бүх юм хаалттай. Хаалттай байгаад байна. болно шүү дээ. Заавал энэ хүмүүсийг ойлгоод тахах биш нөгөө юм өөрсдийнх нь нөгөө юм одоо хүний нөгөө юм харилцаа хандлах төлөвшөл одоо яхаа дургуутаж олон тийм үү те. Гэхдээ заавал дургуугаа илэрхийлээд ахах зүгээр л өөчөө хараад өнгөрөөх. Яг үнэ. Дургуугаа байна. Эсвэл ямар би тэр хүнээс ингээд ямар 5 цэс аваад ингээд суугаад байгаа ш ямар тусламж гуйгаад байгаа ш ямар тэрнээс ингээд надад юм хаглаа ирээд өгөөч ингэж тэгээд байгаа ш. Тэр нөгөө өөрийнхөө амьдарч байгаа хүнд тэнд ямар ч хинч гай болоогүй хэнийг ч нөгөө юм нөгөө юм юу гэдэлээ хиндрээч нөгөө юм доош нь хийгээгүй тийм нэр усын дуртаагүй байж хаад өөрсдөө нэг юм дургуй амир илэрхийлээд байдаг. Ер нь бол шашинтай адилхан байхгүй юу? Одоо бид нар дунд ингээл 3 өөр 4 өөр шашинтай хүмүүс ингээл байсанлаа гэд бид нар тэр шашин чи будааг шүтэж болохгүй гэл дарамтлал өтөр болох ингээд эдгүү те энэ Христ чинь би найзлахгүй гэдгүү штэ. Тэрнтэй л яг адилхан байхгүй юу? Энэ хүн өөрийнх нь сонголт те нэг бол цаанаас нь угаасаа энэ би физиолог нь ингээд ингэчихсэн би угаасаа л эмэгтэй байхыг хүсдэг эмэгтэйгээрээ л байхыг хүсдэг ч гэдэг юм уу нэг бол магадгүй энэ томоко ижил хүссэн байлаа гэж бодоход те тэгэл энийг зүгээр бодвол тэгээ хүндлэл явхаас яг үнэхээр намайг одоо томоко ирээл зодоол те чи стандарт ижил хүссэн штэ гэж идэг бол бас хүн дургуутсч болох юм. Гэтэл тийм байхгүй нийгэмд яг л ижилхэн гоё амьдрал ингээл амьдарч байхад бол стандарт төв саад болоогүй баха тийм. Намайг жоохон бахад намайг төрхөөс өмнө пико гэдэг аюу алтартай гээ. Тэр тэгээд сайхан нас барсан л та. Пико болохоор хувцсны дизайнер байхгүй юу? Ихэр нь бас гээ. Ихэр нь одоо кино тайлбар барладагч байсан. Тэгээд пико болохоор өдөр болгон өглөөний нэвтрүүлэг баха нөгөө daily show энэ байдаг шүү дээ. Тийм өдөр болгон гардаг. Гудамжинд явж байгаа хүний зүгээр энгийн хүнийг барьж аваад хувцс нь ингэ шөмжиж өгдөг. Өөрчилж өгдөг. Айгу хөөрхөн тийм дөрийг өгсөн тий. Тэгээд тэргүй бол өдөр ихлэхгүй байсан байхгүй юу? Тэгтээ дэлхийн ертөнц айл болох нөгөө энэ хүмүүсийг ойлгоод тэгвэл нөгөө Queen хамтлагийн дуучин шүү хүртэл нөгөө тий одоо бүхэл дэлхийн нэг дээр л хайртай хэвээр байдаг тий тэр гүнжиг бас гей хэлбэлээсэн. Тэг ингээл таашаа яриад дурдаад хамбал маш олон урлаг тий штэ. Үгүй сая яг уянгагийн хэлдэг үнэн байхгүй. Үнэхээр л төв гай болоод тий ингээгүй л болвол ямар ч асуудал ахгүй тэрийг нэг юм харааж өрөөгөө ч юм уу төв хөшөөгөөд байх шаардлага байхгүй. Ажилд авдгүй жоохон онцгүй юм тий. Тэр нь жоохон муухай яагаад харин уул нь бас охины одоо юу гэдгийг гой дээдэлж जैन ч гэдэг юм юу гэдэг юм бэ нэг юм ялгуурлахгүй байх гэдгээр харин бүр тэр байгууллага оноо авах юм шүү тий. Харин тэгээд бүх юм хаалттай манай монголчууд өөрсдөө нэг юм жоохон энэ хүмүүс болохоор тэгэл нөгөө ихээ нөгөө бүрийн эдэл чадахгүй байна гэдэг шиг одоо нөгөө тэгэл нөгөө хязгаарлагдмал байдаг л да. Гэхдээ уянга зоригтой мэдээж хэрэг энэ байдлаа нууж байгаа хүн зөндөл байгаа ах. Тий байгаа. Эсвэл нөгөө би бас сонсч л гэсэн гэртээ ирээл нөгөө эмгтээлэг дүр төрхөндөө ороод ингээд нэх гоё олоод эмгтээлэг байдлаараа суугаал одоо хувцас өмсөөл ингэдэг хүмүүс байдаг. Тэг гарахаараа өөрхийн амьд яалтчгүй нөгөө хавчил шахалтгаас айгаад эрэхтэй болоод эрэхтэй дүр төрхөөрөө гараа явдаг гэж сонсчихсан байхгүй. Тэгэхэд уянга айгу зоригтой байна. Дээрээс нь бүр
за намайг хинч мэдгүй юм чи би ингээ явж болно гэхэд бүр ингээд Miss International ороод өөрөө ингээ Facebook, сошиалороо тэ өөрийгөө зарлаад илэрхийлээд тэгээд энэ тухай бас ингээд манай подкаст дээр хэлтэй ингээд оролцъё би ингээд ярьж болж гэн гэд ингэж яагаад нь айгу баярлж гэн талархаж гэн тий зориг чинь үнэлж гэн. Instagram чи юу? Гэтэ миний нөгөө Instagram дээр угаасаа нөгөө юм багын та харсан уу? Эрэхтэй зураг бураг маань байна. Эрэхтэй гэх юм одоо юу гэх юм те. Уянга жоохон тий харин тэгэл ингээд нуудгүй айгу зоригтой агаад нь би бүр бас үнэлж байна. би ганцаараа бол зүгээр өөр дээрээ би ингээд төсөөлөд бодохоор би магадгүй ер нь би жоохон аимхаа хүн гэд өмнөх дугаар дээр бас ирчихсэн. Би магадгүй бас жоохон айх баха. Амир мэдгүй гэхдээ яг уянга чиний даваад л нөгөө гэр бүлийнхэн чинь маш гоё хүлээгээд тавцсан. Маш гоё ойлгоцсон. Тэгэхээр тэр хүмүүсийн итгэл найдвар хайр одоо юу гэдэг ингээд дэмжлэг байгаа болохоор чи магадгүй бас ийм гоё цоглог байгаа. Байдаггүй. Аха мэдээж тэглүү яах вэ? Тэс хамгийн нөгөө юм одоо нэг зөвхөн жоохонц нэг юм очсон гэдэг шиг тэр очиг нөгөө унтраачхал юм бол одоо нөгөө айл болгоно гал төлттэй адилхан тижээс нэг жоохон цогон дээр нөгөө ингээд шууд үнс хасахаар тэр ингээд шууд унтарч шүү дээ. Тэр яаж ноцоохон тул мэдээж хамгийн түрүүнд мэдээж нөгөө гэр бүлийнхэн илүү нөгөө төхөн нөгөө юм айлхад төхөн байсан болохоор тэгээд илүү гоё юм. Эндээ чи тэр юуг нь хардаа. Айгу хөөрхөн байсан бэ. Тэр лист орсон тэр зураг бол бүр би бүр ямар хөөрхөн бэ гэх бүр яг дуу. Вау. Монгол чууд илүү байсан уу юу? Тэр тэмцээнд юугаараа илүү байсан бэ? Монгол үндэсний хувцаараа л тэгсэн баг тий. Тэр нөгөө манайхаа ч нэг юм хатан матантай амарлаг юм сүрлэг мүрлэг. Хэдэж нөгөө юм гадаад хүмүүс ч юм бол нэгийнхаа дандаа л нэг юм тий халууны орны бол дандаа л нэг юм. Тэр манайх нэг юм үндэсний нэг боломж гоё шүү. Манай үндэсний. Тий бас огшоож илээ. Гоё шүү гоё. Тэгээд чи өөрөө бүжгэлдэг юм чинь бүр давуу тал болчих ш тий. Мэрсэн зэмсэн чи юу яаж өөртөө тэр нөгөө юм уу мейкап артист тэр стилист тэр аваа явах юм уу? Тий. Бас овоо их мөнгө орох юм шүү дээ. Ивент тэтгэгч олох боломж яах вэ? Ямар ч боломж авах гэдэг өөрөөсөө тий. Тэгээ нөгөө энэ одоо нэг байгууллага очоод би танах намайг ивент тэтгэж өгөөш. Танах шиг хүн байгаа юм бол чи юу хуцаад аа баг гар гэнэ л үү тий. Яа тэгэл ах та тий. Баг энэ дэлхийн мэст явж байгаа юм гэж өөртөл нөгөө спонсорлж чаддаг хүмүүс юм. Яг өөр өгөө чинь ямар ах уу гэдэг бас юм тооцоолбор гарч ирэх л байна л да. Бүх мөнх байсан бол сайн бокс бүх энтриг бол сайн манайхаа бүх мөнх нөгөө юм мундаа яваа юм. Аюу хайртай хүмүүс шүү дээ. Нойр зайр нөгөө юу илээ. Тиймэрхүү юм даа хайртай болохоор. Гол сайхны хагалгаа бүхсэг хүмүүс. Гол сайхны хагалгаанд ороход амар хэцүү байсан нь олон удаа орсон. Гэхдээ нэг өөрчлөлт байхгүй л шүү дээ. Гол сайхны хагалгаанд орсон юм уу? Таиландд орсон гэсэн. Чид бол хэцүү гэдэг. Гэхдээ яг одоо нэг л миний хүсэл мөрөөдөл татах хүний ингэж яаж аамч тэгээд би хагалгаанд орж байхдаа одоо яах вэ гэдэг. Гэхдээ яг жоохон нэг тиймэрхүү нэг юм аюу хагалгаа орж аваад амин ирсэн хүмүүс юм төглөдөг юм лээ. Гэхдээ яг харин тэр эрслээс нь бас тий би бол айхгүйсэн шүү. Тэгээд тэр чигээрээ ингэж өнгөрөөнө эзлээ. Гэхдээ яг нөгөө юм хүний хүсэл мөрөөдөд байсан зүйлээ ингээд гоё бас нэг юм авсандаа ч юм уу мэдээ талахч ч юм уу тэгэх юм бол бас илүү аз жаргалтай ах хэлээ. Сүнсний тайван гэдэг шүү тий. Тэг нөгөө мисийн тэгээд мейкап артиста Монголоос аваа явсан уу? Тэндээс орсон. Би өөрөө мейкап артист. Уянга өөрөө өөрийгөө бодчихдээ. Ганцаар явсан уу? Тэгсэн мейкап артист нөгөө өөд ах шиг төссөн. Нөгөө өөдөөс мейкап. Тэгээд өөрөөсөө сураад харин эдгээр чинь илүү мэдрэмжтэй, илүү гоё байгаа байхгүй юу? Айгу мөн. Тэгээд би чинь бараг хүнийг яаж бодох хүртэл юм гэж юм чинь бараг л нөгөө тий яаж эмгтээлэг харагдах болох вэ? Яавал илүү тийм заах уу гэдэг. Бүр давуу талтай байд юм бэ. Тэгээд хэмжээний шагнал юу байсан бэ?
Шагналал нь бол юу лээ 100 хэдэн сая төгрөг тийм одоо нэг эмнэлгүүдийн аюу хаалганд хэмжиж байна. Гэтэ бол тийм төрөөс өмнө шүү дээ. Манай хүнтэй болохоор би нэг юм хаалгааны хэмжиж гэж байгаа юм. Тэгээд тэр нөгөө юутай нөгөө юм лимиттэй тэдэн төгрөгийн хооронд юм тий. Нөгөө бол өөрөөсөө хүсээд мөнгө төлөөд дээр нь тэр чинь тэгэл бас л мөнгө л гэсэн үг шүү дээ тий. Угаасаа тийм үйлчлэгээ хийлгэхэд мөнгө л төлөх юм чинь. Уянгаа тэгэхээр одоо багада мэдээж тэгэхээр эрэгтэй хөвгт сонирхол хараад тий. Тэгжсэн үү? Тэгэхээр нөгөө эрэгтэй хөвгттэй сэтгэлээ илчилж үзсэн үү? Аагүй. Тэгж хэлчихээ. Дурлал. Сүлд ер нь одоо за тэгвэл одоо өсвөр нас том болчлоо, насан туршлээ. Тэнгүүд ирчүүд чамайг сонирхоол те. Тэгээ ирчүүд сонирхонгууд чамайг ихлээл бол мэдээж хэрэг гоё охин байна гэж шууд те харж байгаа шүү. Тэнгүүтлээ чи тэгэхээр одоо өөрийгөө яаж хэлэх үү гэдэг юм уу тэр тал дээр яаж арга яадаг вэ? Гоо тийм би бас тийм талаас боддог ш. Тий заавал нэг өөрийгөө илэрхийлэх ярих гал ингээд нэг нэг хүмүүс нэг пойнтлхон байлцсан ч юм уу тий мэдхнийг нь мэднэ мэдгүй нэг нь мэдгүй л байна. Тэгэл нэг заавал би шүү ийм шүү гэж өөрийгөө тодтогоол нэг юм өөрийгөө өөр дээрээ нэг юм ач холбогдлого байдаг. Тэгээ нөгөө хүн чинь чамайг тэгээд эмгтэл гэж бодоод явж исэн чинь нэг байдлаар мэдчихвэл одоо яах вэ? Тийм хэцүү тохиолдол юм гарч ирсэн үү? Нэг бол чи өөрөө ерөнхийдөө гоё ойлгуулаад ингээл гоё найзалж ирсэн үү? Одоо гадар мада танилцж байгаа тоо. Өдөл чи трансгендер юм уу? Чи чи нөгөө юу юм хэр аа тийш. Тийм үү? Өөртөө мэдээгүй юм уу гэл тийм. Тийм үү? Ус мэдэг бодол талцж байгаа л үү тий. Мэдсэн бол тэгээд чи тийм юм уу би тийм ээ гэдэг тий. Ямар улаацаа үгүй гэдэг тэр шүү дээ. Зүгээр би яхан нөгөө хүний талаас нь сонирхоод байсан байхгүй юу? Яаж тэгэхээр би нөгөө чамайг магадгүй эртгэн хэлжий гэж хэлцдэг байсан болов уу гэж сонирхсан. Гүү. Би нэг өөрөө тиймэрхүү юмдаа ач холбогдол өгөөл нэг юм. Өөрөө нэг юм хайрцаглал нэг юм ингэж байд сандраал тиймэрхүү тий. Тэнгүүтлээ зүгээр л хүн яаж харилцсан тийм адилхан л гэдэг юм ярилцчихлаа гэдэг шиг. Одоо найз залуутай. Гүү одоо сингл тий. Найзтай байсан. Хамт анд гараач. Хамт гарна гэдэг нь яа тий. Загс махсанд явдаг байлаа юу лээ. Яа Томоко бүр монголчсан байгаа эцтэй. Нөгөө нэг одоо юу гэдгийг нөгөө эрчүүд юм уу эмэгтэйчүүд нөгөө нэг найз залуутай олох гэж ч гэдэг юм уу гадуур нөгөө одоо хүмүүнтэй найзлах гад ингээд танилцах гад гарч орохыг л хэлж байгаа байхгүй юу. Тэгвэл би нөгөө нэг сингл болохоор намайг бас тэгээд байхгүй юу. Чамтай хамт яв гэдэг байхгүй юу. Би одоо болцсон. Одоо яшиг ягаад гэвэл нөгөө нэг би битгойд гэсэн аахгүй юу. Одоо дундаж насанд ирчихсэн тий. Одоо ингээд би нөхрөөсөө салаад 10 жил болж байгаа. Тэгээд одоо ер нь жоохон найз залуутай ч юм уу нэг юм за найз залуугаас илүү бүр ингээд нөгөө нэг хань ижилтэй болох тал руугаа гэд ярьжсэн байхгүй юу. Тэгэхээр тэхийн тулд одоо бас нөгөө нэг хоёр талдаагаа гаргахгүй тулч гэдэг юм уу ингээд сайн хүнтэй уулзахын тулд хүмүүстэй сайн уулзаж учирч айгүй нэлээд сайн ингэж харж хянажээж болно гэдэг яриа өрнөхгүй юу бит хоёр. Тэгээд тэр утгаараа наад чи одоо чи анд гар гэд. Тэгсэн чинь бит хоёр тийм ялцсан чи одоо манай подкастуудын доогуур ингээ комментууд нь нэг нөхөр хайж байгаа хүүхэн. Яна. Тийм бичээд игсэн би боллоо. Одоо би нөхөр хайхаа боллоо. Тэгвэл аюу хэцүү. Наадах чи нэг нөхөр хайж байгаа хүүхэн. Тэгэл ирчүүдийг ингээд юу лээ. Ирчүүд сонирхоол гэд ингээд манай монголчууд ингээ аюу хэцүү. Торхноо юмыг ингээд дандаа нөгөө одоо нэг үг хэлэнгүүт нөгөө шууд тэргээр хүлээж аваад ингээ фонд ууралтаад идэв. Тэгэхээр одоо би нөхөр хайхаа болцсон. Тий далтуур. Далтуур гинэ. Далтуур уянгатаага явах. Уянгаа бол хаач хийсэн тий. Ийм гоё залуугаараа аах. Гэтэ одоо амьдрал юу ч тохиолдлоо таашгүй. Тий. Ам гарч болохгүй. Тий. Тийм ээ. Тий. Би 28 тайда юу хийжсэн бэлээ гэж эргэж бодохоор за чи Монголд хүүхэд гаргаж ирсэн биз дээ.
Бүгд гаргасан тэгээд машин гаргачихсан үстэй. Машин цаашаа оруулсан. Бизнес вумен. Бизнес вумен биш ээ. Мөнгөтэй байна. 27-8 нас битг чи миний хувьд бол эргэж харахаар хамгийн эрх чөлөөгүй байсан. Миний хувьд бол. Эрх мэт байхгүй. Мөнгө байхгүй. Хүүхэдтэй. Гадаад хүнтэй. Хамгийн хэцүү цаг байсан. Одоо тэгээд юм Монголд ирсэн байсан байна. Юм эрх чөлөөтэй болсон юм шиг санагтаад. Магадгүй уянгагийн хувьд ч гэсэн тий одоо би бас тийм байсан юм. Оноо хэрээсэн бол. Би бодлоо яг бизнесээ эхлүүлж ирсэн. Яг би чи охиноо 2 нас өнгөрч байхад нь бизнесээ эхлүүлсэн. Тэгээд би бодлоо харьцангуй эрх чөлөөт орчихсон. Ер нь яг өөрийнхөө дуртай амиг хийгээд мөнгө олоод ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө нэг гэр бүлтэй тий яг ингээл ер нь айгүй гоё яг үе. Тийм. Тэгэл дүүрэн хүсэл мөрөөдөлт хийчихсэн. Хүүхэд гаргасныхаа дараа амар жин нэмсэн байсан. Тэгэл заастаа би турна гэдгээрээ бүр амар турж мурцсан. Яг л гоё үе байсан. Би одоо бодохоор. Зөө. Оянгаа ер нь одоо ирээдүйд ишээ дээшээ хүсэл мөрөөдөл юу вэ? Тэр хашааш нь дэлэх юм байлжуулаа. За бас тийм тий. Тэгтээ мэдээж зэрэг тодорхой хэмжээгээр өөрийн бизнестэй болох. Тэгээд одоо нөгөө түрүү ярьжсэн фэшн юу дизайн юм оролтыг гэжсэн тий. Зөндөл гой хүсэл мөрөөдлүүд биелүүлж байгаа юмуд байгаа тий. Тийм байгаа. Биелнэ. Тийм би миний хэлсэн одоо нас ахын одоо нас нэмж явна гэдэг чинь эргчүүлүүд хүрх. Би бол ингээд хамгийн хэцүү байсан нас нь 25 6 одоо тэрнээс өмнө бол өөрөө хөөхтэй байгаад ерөөс ухаангүй байсан. Тийм болохоор цаашдаа гоё болно гэж бодоод энэ чамаг гоё амьдрал хүлээж байгаа гэж бодож байгаа. Идэхгүй даа. Харин уянгаг идүүлэхгүй яриад байна гэдэгхгүй. Тэгтээ одоо уянгагаас л зөндөө масумаар ах. Харин тий. Тэр харин Томоко надаас асууж игээд уянгаг идэж явах оронд. Гол энэ онцлог нэг жижигхэн ширхэг амар ээ яг ингээд номлаагаад Шотландсын нөгөө нэг юм шасан дахианы газруудын хаанууд нь бас яг ингээд аюугаа юм juicy юм зөөлөн юм гоё яагаад гэдэгсэн эдгээр ч яг тийм юм байна. Нэг юм хатагшсан биш. Гоё юм байна. Таадаг чинь баярлалаа Crispy Factory. Crisp Factory гоё. Тэгээ өнөөдөр ингээд манай дугаарт маань трансгендер уянгаа оролцож байгаа хэмжигчтэй илээрээ. Тэгээ уянгаагийнхаа бишөө цаашаа зөндөө нууцуудыг гаргаж ирнэ. Хинчтэй дээрээ хэлчихвээ гэх. Хинчтэй дээрээ гэж хэлдэг юм мэдчихэж байгаа тий. Уянгаа одоо зөндөө найз охтуудтай юу. Тийм. Тэгээ тэд нар чи хинчтэй дээрээ гэж хамт бас юм ярьдаг байгаа тий. Нөгөө нэг хинчтэй дээрээ гэсэн зүйлээ хинчтэй гэж хинчтэй дээрээ гэж үг өгдөө шүү. Ойлгосноо? Заримдаа Томокод ингээ хурдан хэлчихээр юм уу? Урт юм хэлчихээр жоохон ингээд Мэлт байж. Жоохон боддог ба тийм. Юу тэгээд агуу тунгаад бодно. Би яа юм цай идэх байгаа юм байна. Энэ тагой юм байна. Энэ харин хамгийн гоё надад бүр энэ маш таалагдсан нөгөө Master Tonic хэр чин гिचтэй зүгийн балтай дахиа тий. За. Уянгаа маань одоо өөр бас гоё магадгүй нийгэмд ингээд трансгендер хүний зүгээс одоо юу гэдгийг өөрсдийнхөө одоо хүрээний хүмүүсийн өмнөөс хэлэх үг ч юм уу хүсэх зүйл байна уу? Байдаг уу? Тэр арай жоохон хитрхэ дураарай ч юм уу. Хитрхэ тийм болж байна гэж боддог. Нөгөө тэр хүмүүсийн амьдралыг би нөгөө таашгүй зөвөмшгүй. Тэр хүн яа
хүн өөрөөр амьдардаг болохоор нүхний одоо нэг юм хүмүүс өөртөө мэддэг байгаа гэж боддог даа. Тэгээ тиймэрхүү юм дээр юм бол шууд байхгүй тэгээд нийгэмдээ хэлэхэд бол та нар авуулгын дургу авал тэгэл нэг юм одоо юу гэх юм тэргээ битээ нэг юм амар юм ихт тий хин нэг битээ ингэж нэг эвгүй байдалд оруулж чинь газар чинь хин нэг битээ эвгүй байдалд оруулж байгаа ч тэгээд хоёр дэлх юм бол дургу бол үсгэн юм л байл тэгээд сайхан блок хийнө яануу таад өөртөө сонгол тэгээд заавал энэ хүмүүс рүү ингэж төршөөл тий эд чинь та гоо васаа тэгэл багасаа л маш их нэг юм тийштэй амар хим туулсан үдсэн тийш тий нөгөө юм нааштай найз хотоо системийн завлаа юу хэцээ анагс чинь завлаа ингээд миний завлаа юу ингээд гэсэн чинь нэрэж тиймдээ гэдэг шүү тий хүн л нөгөө өөрийн зовлон туулж байгаа тэгэл чинийх сайн чинийх гайгүй гэж ямар ч яг хэлэх боломжгүй шүү дээ тий ямар хүсээд ингээд төрсэн байгаа ш тий хамгийн гол нь тэр ахгүй юу бас чи Улаанбаатар хотынх юм байна тий тэгэхээр 10 жилийн уулзалт ч гэдэг юм уу тиймэрхүү юм зохиохоор очиж ирсэн үү очдог 10 жилийнхэн чинь бол одоо зүгээр хүлээж авдаг тий уус багаас сурж байхдаа баг тиймээсэн дөө чи сурж байхдаа бүр мэдэгдсэн байсан юм уу? Тэгэхээр харин айгүй зоригтой мундаг юм аа. За хөөхд ирээд бид гоё хойхоод үзчихсэн. Тийм бичлэг хийж ингээ харж байгаа хэ тэ. За ангийн хөөхтүүд бол одоо найз хэвээрээ. Тий надтай одоо нөгөө Facebook одоо сошиал медиаар бол бүгдээ найзууд багш магштай бол хүртэл уулзсан. Хүмүүс мэддэг. Гоё. Тийм байна. Уянгаа бол хайцангуй эртнээс нээлттэй болоод айгу зоригтой өөрөөр илүү тийм байна. Амьдрсан юм уу те? Айгу эрт өөрийгөө илэрхийлж өөрийгөө эрт яа. Тэгээс нэг юм одоо юу гэх 20 хүртлээ ч юм уу нэг 20 гараач ч юм уу те нэг юм эрэгтэйгээр амьдраагийн тэмхтэй мэмхтэй олон гэх юм бол ч одоо юу галзараад байгаа юм гэнэ. Тийм. Яг тийм нэг багаас өөрийгөө илэрхийлээд нэг би яг юм байсан. Ажилтны үе насны дээрээ өөрийгөө нэг мэдэрдэг. Тийм. Гэр бүл мөлхантай хэлжсэн болохоор би 10 жил дахтаа нэг тийм транс охинтой найзалдаг гэсэн. Тэг үгүй одоо охин мөртлөө нөгөө эрэгтэй хүү болдог. Тэгээ би айгүй сайн сандаг байхгүй яг ингээд уулзаал ингээд юм ярьдаг байхдаа айгүй сайн сандаг. Тэгтээ юу яасан юм шүү. Үгүй мэдгүй айгүй хэрж мэрдэг гэсэн. Тэгтээ тэр чинь ингээд найз охинтой болцоод найз охин мохныхаа тухай ярьж мэрдэг. Тэгдэг гэсэн. Тэгэл айгүй юм найзлал идэг гэсэн. Тэг би яаж яагаад найз болоод яаж байгаа болцсноо ер сандгүй. Ямар ч гэсэн ингээд манай подъезд ирээд тэгээ надтай юм яриад тэгэл ингээд ийм формын доороо ингээд өмд ингээд өмсөөд нөгөө нэг цүнх мөхөө бид нар ч болохоор ингээд л өөрөн шүү дээ. Ингэж мөнгөжэл. Тэгэл яг ингээд өмссөн хувцас нэмэгтэй боловч манер нь яг эрэхтэй. Тим хүүхдтэй би яг 10 жилдээ бүр аюу найзлдаг гэсэн. Бүр нэгдүгээр 10 жилийн хүүхд байсан. Охин мөртлөө тэгээ би бол тухайн үедээ л шууд ягаад ч юм тэгэхэд чинь бидний тэр үед бол бүр шоконд орохоор ч юм уу. Нэг бол ээж анхушаа чи юу сонин үнтэй гэдэг ингэх үе шүү дээ. Гэтэл ягаад ч юм юус тийм байгаагүй. Би өөрөө ч маш урайлах айгуу гоё найзлал бүр инээгээл нарын найз охин мохин тэгэл охин панаалцсан салсан маснаа ярихаар би өстө гэж ярьж байна. Айгу тэгдэг гэсэн болохоор би ягаад ч юм нийгэмд иймэрхүү хүмүүс байдаг гэдэг дараа нь ингээд тухай тэгэл яг тэр мемори ингээд тэр үед ингээд алга болцсон байхгүй юу. Тэгээ дараа нь би том болоод ингээд ийм хүмүүс байдаг инээ тэр ихэр ягаад ч надад ерөөс цочирдом санагдаад ч юм уу пүү па гэж ерөөс тэгээгүй. Ижилхэн л ягаад гэвэл надтай гоё найзлал яг л хүн яг л нэг найз охин найз хөвгүүнтэйгээ юм ярьж авшгил яг байсан болохоор магадгүй тийгсэн баг. Тэгвэл бол нийгэмд ингээд энэ стандараа тийм юм гэл нэг хүн ингээд чичлэл ах юм бол нөгөө буруу нөгөө мессеж очоод дургуцаал эхэлдэг баг л та тийм. Тэгэхээр тэр утгаараа танаар одоо трансгендер хүмүүсийн зүгээс нийгэмд ингээд өөрснийхөө ойлгуулах гац ч гэдэг юм уу жоох ингээд дургуутсаж байгаа хүмүүст энэ төр ингээд хандсан ч юм уу тиймэрхүү юм ер нь явагддаг уу? Гүш тэгэл нөгөө бид
дотроо сэтгэлийн шарахтай үлдээл тэгэл. Тэний тэр трансгендерийн холбоон дээр идэвхтэй оролцохгүй үстэй. Окей. Ийм хүмүүс чинь ийм царайлаг байхаар эрхийн хангалттай гэдэг. Яаж ч нөгөө бас царайлаг хүмүүсийг хараад нөгөө юм хэлж чаддаггүй болчдөг юм болов. Зэрэг сайхнаа цайс үлнэ гэдэг. Миний юу гэдэг миний жок гэдэг аахгүй би нөгөө хаяа комедиан хийдэг. Ер нь ихтэй эрхийг хамгаад гэж явдаг хүмүүс нь нийтдээ царай муутай гэж анзаарахгүй нь. Мэдхгүй. Яалуулаад байгаа болохоор тэгдэг гэж юу? Үгүй ер нь эрхийн төлөв явж байгаа хүмүүсийн хийх юм царай муутай хүмүүсийн эрхийн хангуулах гэж явт юм шүү. Би тэгчиж боддог. Тэрнээс лесби гомо юу царайлаг хүмүүст гэж явдгүй юм лээ шүү дээ. Гүүл. Нэрээ та нар бодоорой та хоёр царайлаг болохоор намайг ойлгохгүй. Бид нар царай муутай хүмүүс ирэх гэж. За яаш. Нэрээ шүү. Царай муутай биш ээ. За би царай муутай биш. Царай муутай хүн гэж байхчгүй. Бага. Бага. Өөртөө царайлагч юм хүн бүр хүүхд ээжтэй би нүүрний бүдстэй айгуу гоё нүдтэй айгуу гоё арьстай айгуу гоё царай яг зургийг харахаар ингээ царай барьдаад одоо бүдс үзсэн тэгсэн хэрнээ цаанаасаа ингээ сэтгэл нь мяа хаар чинь амар царай муутай байхгүй. Яг хөө сэтгэлийн асуудал уу? Үгүй сэтгэлийн асуудал биш. Ерөөсөө ингээ нүүрэн дээр тэг гараад асуудал уу? Тийм болдог байхгүй тий. Би ингээ сая батлаа явж штэ царайлаг байхаар ингээд нэг амар дэрхэн төсөв гэдэг одоо шаардлагатай байхгүй шүү. Нэрээ шүү. Нөгөө нэг юу гэж хэлэх гээд нөгөө нэг царайлаг байхаар тэнэг байсан ч яа гэдэг шиг юм ярих гэдэг энэ да. Үгүй тийм юм яриаггүй. Юу царайлаг байхаар эрхийн хангахтаад явдаг байхгүй хүний. Одоо уянгагийн ажил дүр хөөцдөр амар гой бүтэж мөтөх царай зүснээс чинь бод тийм мэдрэгдэжсэн үү? Гоо стоп бүтгөө. Баг зэрэгээ тэгдэж шээ. Нөө ийм байдаг байхгүй царайлаг хүмүүс чи худлаа. Үнэнгээ хэлж байна. Яагаад бүтдэггүй гэж? Дахиад нөгөө юм одоо нөгөө бичгээр дээр хүүс мессеж нөгөө салаагаа ч юм уу бичгээр тэрүүгээр л ахал та. Болохоор аюух нөгөө юм тэр хүмүүс мэдгүй яагаад ч дахин ингээд наач явуулаад байдгийг мэдгүй яагаад ч тэр албан байгууллагын наа чи Монголын хаалгаа сахиулах гэдэг юм шиг байлгаад байдгийг тий харуул хамгаалагч хэлгээд байгаа юм шиг. Тэнгүүтлээ мэдгүй нэг юм шоколад агаад мэддэхгүй, ашаа яагаад байгаа мэддэхгүй, яг яах гэдэг байгаа мэддэхгүй аюу хүн зүгтээ шүү дээ монголчууд чинь тий. Тэгээд бид нар дээр бол тэрийг бүр маш их тод гаргаж ирдэг. Мэдчихэд тэгээд байгаа юм. Тий. Эр юм уу эм юм уу тэр Тэгэл нөгөө юм одоо нөгөө юм нингээ одоо дуудаал тэгэл нөгөө өөр ажил дахин гүйж орж ирээ. Тэгээд тий. Обины удаа нэг амар юм тухгүй байдалд орж нөгөө юм хүн юм амар юм төвөгшөөдөг байхгүй тий. Би нэг хүнтэй ингэж чөлөөтэй юм ярьж хахад чи ингээд хажуунаас ингээд 4-5 хүн орж ирдэг салбирч гарч орж тэр чамд бүр амар мэдрэгдэхүү. Ахаа. Чи тэгтээ ингээд ер нь хэрэлдэж муудалцж ирсэн үе байгаа юу? Бага байлгүй яах вэ? Тийм хэрэлдэж муудалцахгүй ямар юм сахиусан тэнгэр бод биш. Тийм хүн л юм чинь мэдээж цагаан уурал бүхэл хүмүүс ууртай бүхэлтэй цагаан уурал тий. Хүн болгол янз янзын асуудалтай. Тэгэл нөгөө ууртай. Тэгээ мэдээж яагаад уур хүндэл яагаад хурж ийн тийм биз дээ тий. Нөгөө зүгээр ах чи ямар ингээл уурлал ойрлол тавхаад гэж бас байхгүй шүү дээ тийм аим. Бид чинь бүр өөртөө аим одоо юу гэдэг үсэж хилсэн даавар маавар энэ гармоны өөрчлөлт мөрчтэй яа гэж юм. Тэгэл энд очиод нэг хэрүүл ам хийгээл шуган тариал нэг юм нэг сайхан юм хийж байгаа шүү ингээд нэг өөртөө хар мас хар энерги тулгуурлаад тэг суух аюу дургу. Гэхдээ нөгөө дурын хүнээр бас дээрлхүүлээд доромжлуулаад дугаа суугаад байхгүй шүү дээ. Тэгээ нөгөө сайхан бас нэг юм өсчин сууж байгаа нэг юм бас нэг юм асуудал тэгдээгээд бас нэг миний зургийг тэр өсчингийн газар шууд хараасан. Тийм үү? Тийм болсон юм. Нөгөө PR хийхдээ тоо. Сурталчилгаа хийхдээ тоо. Гүү биш энийг нөгөө буруу юугаар. Тэгээд нөгөө
өсчингийн хүн тэгээ манай монголчууд ч нөгөө болсон байцаас мэдэхгүй байж бөөн натруу бас чи нэг ясанда хэлмэгдсэн байж тийм гүтгүүлсэн юм тийм. гүтгүүлсэн байна. тэгэл одоо юу гинтэр газраас нь одоо би нэг юм жоохон өсөө ингээ оруулаад байж хахад талент өөрөө өөртөө ярьж байгаа шүү дээ уул нь ол тий тэгэхэд нөгөө юм жоохон гоймшиг ингээд ороцсон болов уу гэсэн чинь шууд нэг юм хүн болгоны нэг юм загнадаг нэг юм автомат юм уу нэг босс юм уу нэг юм хийжээр байгаад байдаг шүү тий нэг юм карманд гараа ичээл ингээд байдаг тэгээд тийм ихний юмгуутлаа чи ч одоо 90 юм уу гэхээр чи хүн чинь нэг юм олон нийтийн газар үүсгэний газар нэг юм 90 юм хүүсийн чиглэлээр ингээд дуудаад гарч юмс амар эвгүй шүү дээ тий ялангуяа өсчин гэд хүн болгоны хүлээж авах ёстой газар шүү дээ тэгээд үгүй та ч одоо бүр ингээд урдаас нэгсэн чинь чи ч 90 юм өгсөн чинь надруу ус тац хөөж гарга тий. Тэг чин тэгэл нэг чи ялгарлан гадуурхал байгаа байхгүй тий. Тэгэл нөгөө ганцхан одоо тэгэл өсчин салгаанд чинь зөндөө л хүмүүс орж амь зэнзэл асуул гаргадаг байлгүй дээ тий. Тэг чи намайг л заавал ингээд онцлол ингээд бичлэг хийж ийснэ бичлэг. Тэгээд бичлэг хийсэн юм уу? Бичлэг хийжсэн бишгнээсээ ингээд шууд скриншот хийнгүүтлээ пэйж дээрээ тавингуутлаа юм салаан нөгөө тэгээд зурч бичлэггүй юм аа салаануудын цэргийн салаа гэдэг шиг анхаарал гээд тэгээд тэр асуудлаар тухайн үед цагдаагийн байгууллага цагдаагийн дуудсан байсан тэгээд тэгсэн чинь тун удалгүй тэр нөгөө цагдаа дуудсан юм босс их чинь нөгөө хүүм өгөөд дуудаад хүүн гаднаас нэг юм улаан галзуу юу ч болоог юу гэж мэдэхгүй байж хөөе байна та одоо юу бараг тэ чинь ийм хүнд битээ оруулж гэл тий баг ингээл миний хүний нөгөө юм юуг ингэж амар хязгаарлагдаад байгаа байхгүй орох гарах нөгөө юм хаашаа яаж хинтний хүртэл хязгаарлалт өгж байгаа. Тэрний талаар нөгөө юм асуудлаа шалгуулахаар нөгөө дахиж бас өргөдөл гаргаж өгөөд тэгээд тэгсэн чинь прокурор харин өчтөр жил уурчтай нэг мессеж ирсэн байлээ. Энэ хэргийг хаалаа гинэ. Чиний зөвшөөрлгүй юу? Чи бол гомдлогч тий. Тэгээ би яагаад хааж байгаа юм бол гэсэн чинь энэ нөгөө юм юу хохирогч аахгүй. Юу байхаар нөгөө юу биш вэ гинэ. Үгүй наа чи мөн болоод нэрээ тий энэ олон нийтийн сүлжээгээр миний нэр төрс халсан. Миний зураг моргийг чинь нөгөө юм олон нийтийн сүлжээгээр ингээд зөвшөөрлгүйгээр тий хүний их хаалдаж ингэж тэр чинь бүр мөнгөнд торгуул энтертэй шүү дээ. Тэгсэн чинь ингээд тэгээд хаалаа болоо гинэ. Тэгвэл би тэр хүмүүсийн бичлэгийг тавьчих л да. Тэгвэл яг өндөр тэр хүмүүсийн бичлэгтэй бол наад зураг байтхаа бүр тэрнээс чинь бүр амар юм болно ахтаа гэж чи тэгж болохгүй гинэ. Тэднэр нь тэгээд миний зургийг тараагаад би яагаад ингэж болохгүй юм. Би ч зүгээр нөгөө юм хийж тараахгүй л те нөгөө хууль дээр мэддэг болохоор тэгсэн чи харин тэгэхээр харин айгүй муухай байгаа. Харин тийм ингэж хайртаад байгаа байхгүй юу. Ижил харьцахгүй байгаа. Тэгш биш те хүний эрхийг юм тэгш биш. Басархаг одоо юу гэх юм. Хууль бүх хүнд тэгш хэрэгтэй байх ёстой л да. Тэгээ гадаад хүн трансгендер хоёр ер нь юу юм да. Адилхан одоо нэг нэг төвшин манай томоко гадуур тэгэл энэ нэг гадаадыг зайлуулаач гэж л эдийн үрхээ. Би бүр ярьжсэн шүү дээ. Би зүгээр нэг зам дээр тэр гудамжинд зүрсэн танихгүй нэг ихчтэй. Цайлаач биш та. Харин тэгсэн тийм яасан шүү дээ. Шок. Тий. Яа гэж зүгээр л энийг л одоо энэ нэг юм гэж л Гэтэ нөгөө юм ганцхан уучлаарай. Ганцхан трансгендер биш. Зүгээр трансгендерийг одоо заахаа ингэж тэгэхэд бүр тийж бүр бүхэл эмэгтэй хүмүүсийг хүртэл дарамжлалдаг гэдэг. Тийм шүү дээ. Тийм. Нөгөө дур хүснийгаа бүр янхан, дургуун өрснийгаа бараг зайлаач. Тийм. Намайг хүртэл энэ подкастнаас зайлуул гэсэн. Наадах энэ хүүхдэд зайлуулаач гэсэн байсан. Тэгсэн юм үзтийг хардаг. Гэтэ нөгөө юу юм байл та. Ад жаргалаар ингэ дутж байгаа хүмүүс чинь жаргалтай өөрөөс ингэ жаргалтай явж байгаа хүнийг бол өстой үдэж чадахгүй байгаа. Ийм муу гадаад юм байж надаас илүү одоо сэтгэл хангалуун амьдраад энэ нэг юм гэж бодохоор ингэ дуур хүрээд энэ мод трансгендер юм байж ийж гэ энэ эмэгтэй юм байж ийж гэ тийм юм ингэ мөнгөн байждаг юм шиг шүү дээ. Ялангуяа Монголд тийм. Тэгээ сүүрийн монголчин бас юу шүү дээ. Монголчууд чинь тийм хэрнээ нийтээр тийм одоо тал байгаа хэрнээ тэг ер нь айгу зөөлөн хүмүүс тэгтээ айгу сайхан сэтгэлтэй. Уул нь айгу зөөлөн өрөвч одоо айгу харцангуй юу хүмүүс шүү дээ.
зочломтгой хүнийг ингэж хүлээж авдаг. Тийм ялгаж салгаад идэггүй. Яг хуу сүүлийн үеийн нийгмийн бухимдалтай нийгмийн нэг хүмүүсийн нэг хэсэг нэг юм жоохон юм явагдаад байна л та. Тэдний өмнөөс юу нууцлт үсээ. Тэгтээ гайгүй нийгэм маань маш гоё өөрчлөгдөж байгаа. Тэ ялангуяа залуу үеийнх маань маш гоё болж байгаа. Би бол айгүй гэгээлгээр дандаа юм гоёор бодож байгаа. Тэгээд би янз бүрийн иймэрхүү бухимдалтай байгаа юм дайралт үүсгэж байгаа хүмүүсийг бас бодоод ингээд гомдоод ахыг боддоггүй. Нэг бол улам дургуцаад эсэргүүцээд ахыг боддоггүй. Тэгэл заа хөөрхөн амтан магадгүй тухайд тэ бухимдалтай байсан юм билгүй ч гэдэг юм уу. Өөрөө хэцүү байгаа гэсэн юм билгүй. Нэг бол магадгүй би үнэхээр энэ хүн таалагдаагүй. Тэр хүний бас үнцэг шүү дээ. Гэж бодоод ингээд тайван өнгөрөхийг л боддог. Тэгэхгүй бол бид нар дагаад тесрээд ч юм уу бухимдаад үзэлцээд тэ одоо чинь манай барахгүй хэцүү улам асна. Тэгээд монголчуудын бас нэг хэцүү юм нөгөө нэг хэцүүч байх уу одоо нэг онцдаг гэх юм уу ерөөсөө бууж өгөхийг хүсдэггүй. Уучлаарай дор орохыг хүсдэггүй. Ялчээд санаа амархыг хүсдэг учраас улам ширвсдэг байхгүй юу. Тэгэхээр хаяа ингээд тийм олон хүмүүс байгаа шүү дээ. Тэ нэг 10 хүн 30 хүн дотроос нэг юм барьж авах ингээд та нар ингээд таамал ингээд шүү гэж харуулчих хэрэгтэй. Оюнгаа зодтолж ирсэн. Тэр чахахгүй. Окей, зодтолдох бүр димээ те гэдэг байхгүй юу. Улам хохирно үсттэй. Би бол сошиал дээр бас сайн зодтол. Тэр бид нар шиг нөгөө биеэрээ зодтолдохыг ярьж байгаа. Гадууртаг ингэж одоо юу гэдэг те үйлчлэгээ байгууллагын хүртэл ийм хөө амбар зодтолчих юм бол баг наад юмсаа баг аал гэрнэ л гэдэг те. Яста муухай юм аа. Чи тэгтээ одоо өөрийн өс чинь нэг очдаг өс чинтэй болцсон дээрээ. Гэхдээ тэгээд нөгөө маа би нөгөө өөртөө зориулсан нөгөө Dyson авлаа. Тэгээд өөрөө нөгөө ороогоо шудараа ам юм байна. Оо тийм биш үү. Би одоо Dyson-аар ороо сурах юмс чамаар залхаас гэдэг. Би бүр хэдэн жил ороохгүй хадгалж байна. Dyson чинь сайн хэдэн зургтай. Харин ингээд сурцсан хүмүүс айгүй амархан бай. Би одоо юу хийхгүй юм. Өөрөө шууд ингээд ороочдөг шүү дээ. Тийм авчаал тэгээд чаддгүй би бас ерөөсөө өсч ордгоо болохоор. Тэгээ харин сүүлд яг өөрийн нэг өсчөнтэй болсон. Тэгээ яг өдөр тутам биш зүгээр яг нэг юм арга хэмжээ юм болохоор тэр өсчөн дээр очичоор амар нөгөө стан нөгөө дими гом болгоод байхгүй. Чиний өсийг яг л мэддэг болсон болохоор амар тэгвэл өсчин нөгөө өөр болгочоод идэг тийм. Гэхдээ чи тэр гом болчлаа гэдэггүй хүн ер нь өсчөндөө чсэн чи өөртөө хэлсэн юм байна те. Гэхдээ өсчөндөө чсэн хүн бас яана энэ тийм болчихдгийг хэлэх эрхтэй шүү дээ. Ер нь зөндөө лаглагын урлагийн хүмүүс очиод ус гэдгээ толгоогоо янзлуулаад лаглаг хүмүүс очиод ингээд рекламдал байдаг. Тэгээд яг очсон чинь тэгээд яг ямар хүмүүстэй тэр үйлчлэгээ гаргаад байд ямар хүмүүстэй тийм үйлчлэгээ тэгэж гаргаад байд бас тий. Үйлчлэгээний газар бол үйлчлэгээний л газар. Тэр хүн гэхдээ үйлчлэгээний газар гээд бүр амар муухай дээрэнгүү зан гаргаагүй л болвол тэгэж байна. За яг хөө гэхдээ оянгаа маань тэр зүйлээс маш их дархлаачсан хүн бах уу харьцангуй бид нарыг бодвол. Тэгээ тэр алгантай чинь нөгөө юм тэрсэлтэй л ардталцаал одоо нөгөө ингээ яваад харчин бас амар юм. Өөрийн хувьд тэр сэтгэл санааны хувьд тэр сэтгэл дотор тумаа гэдэг тумаа гэд явчих те. Тумаа сэтгэл дотор тумаа. Нөгөө нэг эхнэрүүд нөхөртөө уурлахаараа өөдөөс нийлж чадахгүй буруу харсан хуц гэдэг. Тэр шигөө. Сошиал медиа дээр нэг хэрэлдэж чаддгүй юм уу? Өөртөө тийм лаг юм элит хүмүүс юм гэх юм бол тэгээд юунд л нэг доор орж хэрэлдээд байдаг ингээд тэгээд дотор бодчихсон шүү дээ. Гадагшаа гарын энэ гэж бодож ирсэн үү? Би тэг Монголд аваад дуртай л та гэдэг шүү дээ нөгөө юм. Одоо юм байгаа дээ. Гадагшаа юм бэ. Би бас Монголоос явахгүй. Монголдоо л ячсан шүү дээ. Бөөтэйг би гадаад найзлалтай болж тэгэхээр би амар Монгол хүн байгаа. Би бас их орч чаа. яаж үгүй. Яа чи асуугаагүй багч. Тэнгүүд уянга юу гэж. Яапа. Уянга хоёулангийн үзээгүй юу?
Яа. Гэтэ бид өөр Монголд Брикс сэтгэлтэй хүмүүс урандаа. Тэгэхээр нэр гадагшаа тэгэхээр ер нь боцол төрчихсэн үү? Заримдаа гомдоод ч Тийм юм уу. төрхөв төрдөө. Тэр нөгөө хүний нутаг алах хүний нутаг гэдэг. Яг үнэ. Тийм. Тэр нөгөө өөрийн тасан газрын даав зөөлөн шиг мэдээлэл тийм нэг л би өсөөд тайрнаад тий өдөө ингээд нас биеийн хүртэл ингээд амьдрсан юм чи тэгээд гадагшаа яваад яг үндэ бас яг бүх юм нээцхээр тий бас байгаа. Тэр нөгөө энэний баг хэрэглэхгүй болно байна та гэдэг шүү дээ. Байсаарч байна гэдэг тий. Би байж байна. Байхч болно. За хэрвээ миг магадгүй явах бүр ингээд байдал үүслэх гэхэд ер нь аль орон сонгох уу? Одоо Австрали явна та. Тийм үү? Тийм. Австрали гэхдээ энэ төрлийн бас юу маш их те. Тийм маш баг трансгендер хүмүүс явбал нөгөө эрх мэрхийн бүр 8 нэт байдаг. Бүр диваж нунах нь ш баг тий. Явж би ижил хүстэнгүүд бол маш их Австрали руу их байдаг гэж сонссон. Австрали руу гарчдаг. амар гоё штт. Гоё байсан. Чи очиж үзсэн үү? Би очиж үзсэн. Нэр хэлсэн гэсэн чинь би асууж байгаа. Юугаар одоо аль ус нь сайхан ус вэ гэж үздэг вэ гэхээр одоо би чинь өөрөө зүгийн чинь баггүй юу? Зүгийн малттай. Тэгин удаа нэг орон шинэ газар очих юм бол заавал тухайн газрын зүгийн чинтэй уздаг. Австралийн зүгийн чинтэй үнэхээр гоё. Адилхан Англиас гаралтай одоо нөгөө цагаан арстаны орон байсан газрууд байхад Канада, Америк хоёр шүү дээ. Зүгийг бол ерөөсөө мөн хийх хэрэгсэл гэж боддог. Тэгээ бүр амар ширүүн чанддаг, алчдаг, өөрийнхөө амрыг бодоод австралчууд бол ерөөсөө нэг ч зүгийг алахгүй ажиллахынсан ингээд бүр ингээд шүдний сойд шиг жижигхэн сойзоор ингээд нэг зүгийг ингээд утгашаа оруулчаад хатагмаг хийдэг. Тэр тал дээр австралчууд чинь тийм амтанд амар хайртай. Амтанд хайртай болохоор хүнд бол мэдээж хайртай хүмүүс гэж би бодсон шүү дээ. За. Наа чин зүв. Гэхдээ зөвхөн Монголтой тий. Тэг ингээд бид гурав Монголд алалцаад байж гинэ үү? Ханти яг тэгж яддаг хэрэг. Би бол Монголд л байх туртай. Гоё штэ тий. Тэгээд үнэхээр ах トゥ амраг садан бүхэл юм маань энд вэ. Хүний нутагт очиод хэцүү яач ч утсан. Бүхнийг ихтүүлнэ гэдэг. Тэгэхээр бас баярлаа. Би чи Монголоос гадагшаа явцсан монголчуудыгаа Монголдо ирээсэй гэж бүр ингээ байнга уриалдаг хүн байхгүй юу? Тий. Монголдо ирээч. Тэг оруулаа бас өгсөн хүн бас. Чити. Чи тоёс яах. Манай оёнгоо цэл залуу гал төлөөр дүрлцсэн ямар нас гэдэг л нэг шүлэг байдаг шүү дээ. Бид нарыг дартай. Тэг оюугаа тавтай болоход бараг л ингээд насны зүрх мэддэг. Би бол мэддэхгүй шүү дээ. Би бол 70 хэдтэй найз майцтай л байж шүү дээ. Хоёлаа кул юм болно. Кул юм болно. Надад тийш айгүй хэцүү санагтаад идэг байхгүй. Яагаад хэцүү санагтаад идэг вэ гэхээр ерөөсөө тэрийг тэр явж эргэлж ханахгүй юм биш үү? Мөнхийн тэгэж мөнгө нэхэд идэг. Тэгээ гэр бүл гэдэг чинь бас нэг эдийн засаг хамтын одоо эдийн засаг байгаа шүү дээ. Тэр нь одоо юу болох юм? Би бол ингээд тэрийг харахаар ингээд бүр амар хэцүү санагтаад итээ. Тэгэхээр харин хүмүүс хоорондоо эрхлэн гэдгийг өөрөөр боддгийг гинэ. Яг энэ тухай харин яг нэг подкаст хийнэ. Тэгсэн чинь яг эмэгтэйчүүд ялангуяа эрхэлж гэн гэдгийгээ эд материалаар хангуулж байгаагаа эрхэлж гэн гэж үздэг гинэ. Тэ? Гэтэл тэр чинь эрхлэл биш. Эрхлэл биш. Тэр бол зүгээр л хүнээс авч байгаа өгж байгаагийн л асуудал. Тэ? Би манай нөхөр ийм авч өгсөн гэдэг юмыг одоо тэр хоёрын хоорондын харьцаанд чи бол яах вэ? Тэрийг заавал Instagram дээр тавьчаагаад ерөнхий сайд огцроо шүү дээ. Тийм үстэй. Аюул таахгүй нэ жинхэнэ. Эрхлэх гэж яхад батлуулсан гэдэг.
Гэтэ миний хэлж байгааг бас ойлгож байгаа ч тэр чинь хоорондын харьцаа эрхлэх гэдэг чинь хоорондын харьцаа байхад Instagram руу чирч ирдэг хүмүүс бол хизээч тэр хоёрын хоорондын харьцаа нь юус ханахгүй байна. Уянга хэр ирэх. Их хүндээ ирэх хаа. Гэтэ тийм амар одоо юу гэдэг те. Хин нэг шиг 13 сая төгрөг шаналын зүг хахуулаад тэгээ ирэх чинь гэж боддгоо. Тэрийг намайг эхлүүлж чинь гэдэг. Гэтэ найз залуутай байх үедээ эрхэлжсэн мэт те. Тийм эрхлэн систем нэг мэднэ. Манайхаа харин би нөгөө саяагаад эрхлэлтийн тухай яриад энэ яриа үүссэн бэ гэх юм бол нөгөө харин буруу эрхлэлдэг гинэ. Тэг эрэгтэй хүний эрхлэх одоо нөгөө аль болох тий байдаг хүмүүс бас байдаг та. Нэг бол орондоо хоол уун зөөлгсний галаг эрхлээд байна гэж бодоолоо. Гэтэл эрхлэлт гэдэг нь харин өөр эдэг гинэ. Тэгэхээр энэ тухай бүр амар гой подкаст хийж байгаа гэж хийгээд би бодцоо. Тэгээ ирээсээ тэр игчтэй багш. Зарим хүмүүс нэг би тэрээс айгаад орж ирэхгүй шүү. Тэгээд нөгөө насны ерөөсөө эрхлэлтэнд насны хязгаар байдгүй юм байна. Хүүсийн хязгаар байдаг юм байна. Тэгэхээр эрэгтэй хүнийг хүртэл эрхэлж заадаг юм байна. Эмэгтэй хүнийг ч эрхлэхийг заадаг юм байна. 50 60 та хүнийг ч эрхлэхийг заадаг юм байна. Тэгэхээр уянгаа сайн эрхэлж чаддгүй бол тэр сургалтанд хамт явах уу? Нэг юу яриа биш нэр жинкнээс эрхлээд тий суурь. Би бүр сая уянгаа ингэж хараад байлаа. Тэгтээ нэрээ чи ингээд эрэгтэй хүн гэхээр нөгөө нэг цахалн нургаалч гэдэг юм уу ингээд тэрний эсрэг ч юм уу юу хүм хэргэлдэг үнийг бол чи угаасаа л тийм байгаагүй юу? Угаасаа сахал махалгүй. Тэгээд урдуугаас гадна Таиландд нөгөө очиод даавар имжлэгэнд орж байхдаа нөгөө эрэгтэй даавраа шууд блоклуулаад тэр чинь нөгөө хүний нөгөө юм эрэгтэй нөгөө ямар ч юмнууд активист юм хөгжихгүй байх гэсэн үг байхгүй. Харин тэр бүр сонирн байгаа. Яг хэлдэг баг тий. Тэгвэл зүгээр юм уухгүйгээр бүр блоклч болт юм шүү дээ. Тийм блоклно. Одоо бид нар ч гэсэн хөгшөрхөөр нас явах тусам нөгөө нэг эмэгтэй даавар буугаал идэг гинэ. Тэгэд бас эрэгтэй даавар орж ирээл нөгөө эмэгтэйчүүд чинь бүдүүрээл эхэлдэг, бэлхүүсэнд дөрүлжлээл эхэлдэг гэдэг чинь бас тэр л юм байна л да. Тэгэхээр бид нэр одоо блоклуулж болно гэсэн. Бас л нөгөө эмэгтэй даавраа ингээд дэмжихэд бол нөгөө эмэгтэй дааврууд болно. Эрэгтэй даавар блоклуулж болно. Одоо нөгөө фитнесийн нөгөө юм тамирчин хүн чинь нөгөө юм эрэгтэй даавар уугаад болчинтай бол хөвжөөж хүчтэй болчихсон. Яна тий. Ануха Go. Бүр нөгөө амар хүмүүс идэг штэ нөгөө Америкт ингээл бүр ингэсэн хүүхнүүд идэг штэ. Тэд нар бол яалтчгүй яг эрэгтэй хүн шиг болчихж байгаа. Тэгэхээр тэр хүчээр тэгэд нэмэхгүй л бол тийм амар болно гэж байхгүй шүү. Яаж бодсон эмэгтэй Ануха ч бас амар эмэгтэйлэг штэ. Тийм үү? Амар эмэгтэйлэг. Тий, тэр хүний бол яг л булчингууд хөгжсөн ч нөгөөний тэр амар дөрүүл чинь нөгөө хаалк шиг биш шүү дээ тий. Тэгэхээр тэгдэг бах уу. Би бол мангар эмэгтэйлэг стайл дуртай өөрөө тийм би эмэгтэйлэг стайл юм байхгүй юу. Тэгтэл блоклуулах хэрэгтэй ах гэдэг байхгүй юу. Юм би гэждэггүй. Эмэгтэй бас байгалаарай л байсан дээр шүү. Гэж одоо нөгөө яагаад гэсэн шүү дээ эмч хийсэн шүү дээ. Нөгөө эмэгтэй гормоныг одоо нас тогтсон дараа сайн одоо эмэгтэйлэг байхын тулд ингээд нөхөдөх юм боо нөгөө савны хамтар дэмждэг гэдгийгсэн байхгүй. Нөгөө хиймчлээ. Тэгтээ яг блоклуулах жаахаа зүгээр. Тэгвэл нөгөө эмэгтэй хүн чинь нөгөө хідэн наснаас ил нөгөө эрдэс байдас нөгөө хамаг шиг дэлгэл авдаг гэдэг шиг. Тэгээ мэдээж нөгөө юм улам л нөгөө тэр юм алдаж байна гэж чинь улам л нөгөө юм ирш шүү тал руу явагдаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөө юм хээш аяга маяга болоо. Яг үнэ. Эсвэл гоё юм эмэгтэйлэг илүү эмэгтэй даавар маавраад дэмжих юм бол илүү л бүр уян хатан найлахаа тэгэл улам л гоё болно л гэсэн. Намнаар хэлээд байна. Тэгээ би бас нэг Facebook-ээр постлж ирсэн. Эмэгтэй дааврыг нэмэгдүүлэх юм зүгээр заавал тэр эм тариа юмдаа биш. Хүнсээс авчиж болдог гинэ. Тэгэхээр ямар бүтээгдэхүүн төлхөө хэрэглэх ёстой вэ гэсэн чи ерөөсөө юу юм бэ? Нөгөө ханар мандра гэж юм. Анар биш. Нөгөө юу? Сой, буурцагны сой мэл гэдэргээ соёуд нь штэ.
Тэр чинь ерөөсөө дүүпүү. Тий, дүүпүү. Салаад нөгөө хийгээд өгдөг нэг юм шар эрдэн шиш гэдэг шүү дээ. Биш. Тэр бол нөгөө юм эр дааврыг юм. Тий, яг үнэ. Эрдэн шишж эр дааврыг нэмсэн. Тий. Сой яахгүй юу? Нөгөө нэг ингэснээ ингээд юу шиг нөгөө ихтэй нөгөө нэг юм юу шиг. Зүгээр юм штэ. Наа тэнэг чи зүгөө. Сойтой юмыг хэрэглэх маш сайн гинэ. Тэгээд дүүфүү одоо нөгөө нэг солонгос хятад энтрүүд чинь ер нь маш эмгтээлэг байдаг шүү дээ эмгтээчүүд. Тэгэл бүр нэг опа гэж мэгээ те. Ер тэд нар чинь нөө тофу амир хэрэглэдэг. Японууд ч маш их хэрэглэдэг үстэй те. Опа гэхгүй штэ. Чи мах идэт таа гэж. Сой сайн тийм тэгээд намайг жаахан ингэж нөгөө сэтгэл санаагаар ингэж жаахан. Тийм би чинь нөгөө одоо дугаар болгонд ярьчин. Цэвэршилтийн нас хийсэн. Одоо ер нь эмэгтэй хүний 45-аас 55 насны хооронд ер нь ингээ 10 жилдээ ингээ цэвэршилт гэдэг юм явахт нь гинт нэг өдөр ингээ цэвэршил болоод дууслаа биш байхгүй юу. Тэгээ би нэг хэсэг бүр амар яагаад гинт сэтгэл санаагаар унаад би ч одоо сэтгэл санаагаар ингээ эрүүлдээр өөрийгөө те бараг дэлхийн нэг номер тавьчихсан баггүй. Вирус ингээ нөгөө юу болсон тийм тогтоон байсан сэтгэл маань өглөө босон чинь бараг өгсөн дээр юм шиг санагдаад. Тэгээ тэрийг хийсэн чи оноод хийсэн чи оноо сой милк авч өгөөд юу авч өгөө. Тэгээ нэг хурам хэмжээний шүүс мөс аваад юм шиг тий. Мэл соёг бүр амар самар мамар тий янз бүр самар яг гэнэ. Тийм тэгээ надад авч өгөөд тэрийг идээ тэгээд одоо хүртэл гайгүй авч. Нэр ер нь үр будааны юмнууд сайн юм шиг. Гэтэ сой бол бүр маш сайн гэсэн. Тийм байна. Эмэгтэй даавраа дэмжицгээ эмэгтэйчүүдээ эмэгтэйлэг баг чи гоё ш. Би бол эмэгтэй хүн болж төрөхөд бол бас айгүй гоё хувлаа яа тий. Дахиж төрөх юм бол ямар нэрхтэй болмоор юм эмэгтэй. Тань дурлах гэж байд юм уу? Байхгүй хаа. Хөөе, намайг дахиад төрсөн байд гэсэн нэрээ. Тийм үү? Тий. Эндээ. Нэг юм үзмэрч хүн. За. Тэгсэн чинь намайг дахиад төрсөн байд гэсэн. Хоёр дахь хүний төрөлдөө явсан байд гэсэн. Тэрнээс өмнө муур нохоо байсан гэсэн. Айгүй хүний төрөл хоёр дахь нь гэж чинь. Хүн байсан баггүй. Тэрний өмнө хүн байсан. Хүнийхээ өмнө үү? Мэдгүй. Ямар ч юм би өмнө нь бас эмэгтэй хүн байсан гэсэн. Тэгээд одоо нөгөө нэг жоохон уул хүүс солигдоод эрэгтэй болж ирэх хэрэгтэй байсан чинь дахиад эмэгтэй болоод ирсэн гэдэг. Тэгээд яг уу тэр нөгөө нэг дайчин иршүүд одоо юу гэх нөгөө махруу энэ зан чанар нь үлдсэн байх гэсэн. Гин эмэгтэйч гэсэн. Тэгээд жоохон тийм байна. Таатай говьтай. Нөгөө зан төлөв нэ тэгэхгүй нөгөө амар махруу дайчин одоо хичээнгүүч гэдэг юм уу нэг юм эрэгтэй хүний нэг юм дайчин чанар байна. Тэрнээс бол тэр утгаараа бол уул нь эрэгтэй төрчтэй байсан. Тэр нь үлдээд би хаа эмэгтэйгээр ирсэн байсан. Тэгээд тэр нь итгэсэн үү? Бэтгөө итгэхээс дахиад төрөх хүн болдог л тий. Мэдхгүй. Зарим хүмүүс яг тэр нь итгэдэг шүү. Хүүхдүүд ийм яриад ч бас нөгөө 2-3 настай хүүхд яг юмаа ярьдаг гээд тэг ягаав нөгөө нэг өвгөн шиг ашиглаад байдаг хүүхдүүд байдаг. Манай умаа юм яг тийм. Яасан гэсэн чи өмнөх төрлөө санаад идэв гинэ. Харин тий. Чи нөгөө амар тийм хуучин саг байгаа байхгүй нэр трансгендерийн тухайд ингэж жахан ингэж нийлүүлж ярихад байна шүү дээ тий. Умаа чи нэт залуутай юу гэж асуув шүү дээ. Ингийн нөгөө жахан хүүхд чи ингэж инээж минь гэдэг ичиж дээ тий. Хөөш ийм жаханаас найз залуутай байж болохгүй шүү дээ. Тэргээд нэг амар хөгшин хүн шиг яриад те. Бидний ачин. Тийм манай зэн. Тийм. Магадгүй энэ өвөө нэг хөгшин хүн байсан баг гэж бодох тийш. Тэгэж ярьдаг л юм бэлээ. Ер нь яг бид нэр одоо баталж мэдгүй шүү дээ. Тэгээ урд насаа яриад идэг. Тань төрнө гэж би бодохгүй байна. Тийм дураараа юм гэж байна тийм үү те. Энэ би гэдэг юмар бол
Нэг л удаа штэ. Угаасаа би өөрөө өмнөх Дахиж төлөв. томоко гарсан. Сахуу юм чи тий. Харин дахиад өөр хүн болж төрөх магадгүй мэдхгүй би одоо мэдхгүй л. Сүнсэн дугаар. Тэгээд тэгэх юм бол дахиад төрөхдөө ямар хүн болж төрмөөрэй л гэж байгаа юм л да. Тий. Би зүгээр төсөөлтөө. Мэдээж л угаасаа тэгэл Ийм гоё эмэгтэйгээрээ л баймаар шүү дээ. Ийм гоё эмэгтэйгээрээ. Та нар одоо хідүүлээвэ ер нь тийм тоо юу байдаг вэ? ста тийм тоо моог нь одоо мэдэхгүй байна. Тэр ихэд бол бас нэлээх байдаг юм шүү дээ. Тэгтээ бол Та нар ч Яна уучлаарай гэсэн бүр яаж хэлэх юм бэ? Санаа зовоод зүгээр албасны юм тоо моог гэсэн бол байхгүй байна. нийлж уулздаг яг ингээд цуглардаг үе ч юм уу нэг бол газар энэ төр гэж байх уу? Тэгэхээр тийм нэг ховор тэгээд их очиж байдаг юм дөө гэдэг шиг. Тэгээд хоо үе очирн л та мэдээж нэг юм клинцэн хүн чинь тэгээд ямар юм ангид дааш өөрчлөлт гарна гэх нь ямар байгуул нөгөө юу юм гэдэг шиг. Тэгээд нөгөө очдог. Гэхдээ нөгөө юм хаяадаа л очдог. Байн одоо тийш ингээл тэмүүлээд байна. Гей бар гэж байдаг гэж би сонссон. би бол орж исэн. Тийм зөндөө тий. Бүр байх уу? Камам тий нөгөө юм уу? Тэрэндээ л тэгэл бүгд л цугларах бах тий. Тэгээ би ингийн бид нар ч орж олно шүү дээ тий. Орно шүү дээ. Ижлэгэл хүмүүс бүгдээрээ л ижлэгэл гоё хүмүүс. Би бол тэрэн дээр ерөөсөө хүй хай гэдэг надад гей лесби найзууд байдаг. Минэлтэй л байж. Одоо ингээд уянгатайгаа найзлана. Ер нь тэгээ царайдаг болчих шүү дээ. Царай муутай хүмүүс л нэг Тэг царай ярьсан байдаг. За уянгатаа ирсэнд маш их баярлалаа. Элдэн далангуу ийм гоё цоглоод чөлөөтөө зан ямар гоё юм бэ? Маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр манай уянга бид гурыг дайсан Крис Factory буюу шарсан дахианы газар Орсын элчингийн баруун талд байдаг. Хамт олондоо маш их баярлалаа. Маш гоё амттай дахиагаар дайлаа. Тэгээд энэ өдрийн яриаг хинчтэй илээрээ. Тэгээд уянгатай амжилт хүсье. Маш гоё мөрөөдөл нь биелэх болтойгоо. Тэгээд гоё дизайн тэ фэшн талын ажил төрлийн бүтээл бит хоёрт бас гоё юм шоунд өрөх чиглэлөө. Тий. Эрүүл Батар шиг. Тэгээд өнөөдрийн үзэлтэнд зочоо уянга айлаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. бай.